За ингээ манай Cool Монгол подкастын ээлжил дугаар бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаараар Японы их сургуулийн Нагоя их сургуулийн докторант Отхон Бүрэг буюу Ого оролцож байгаа. Оролцож байгаад баярлалаа. За баярлалаа. За сайн сайхан юу вэ? Ой яах дэгт та. Чинээр доктор ажил хийх гээд тэгээд яагаад гэж чинь. Яг юугаар хийх байгаа вэ? Яг би юугаа бакалавр бол компьютер инженер хийсэн. Магистр болохоор айгу урт нэртэй тэр чинь Master of Science in Information Security Policy and Management гэдэг. Мангар урт нэртэй. Яа тэр нь болохоор одоо нэг компаниудад нэг CISO гэж яддаг шүү дээ. Юу юм CISO гэдэг нь? Chief Information Security Officer гэдэг. За. Тэгэхээр одоо яг нэг орчин үед одоо ингэ нөгөө cyber security, information security гэдэг юм маань өөрөө бизнест айгу чухал нөлөөтэй болоод тахаар юу яадаг юм бэ л та. Одоо нөгөө ач холбогдлынхаа зэрэгээр нөгөө C төвшний офицертай байх шаардлагатай болж эхэлдэг. Тэгэхээр монголоор орчуулах юм бол одоо мэдээллийн аюулгүй байдлаар үсэнтэй захирлж гэдэг юм тий. Тийм CISO бэлдэх зорилготой програм баггүй. Канадын мэлэн их сургуулиас. Тэнд төгссөн. Тэгээ яг юунд болохоор одоо юу гэдэг хичээл хийж одоо тал нь аюулгүй байдалтай холбоотой, тал нь менежменттэй холбоотой хичээлүүд үзэж байгаа л. Одоо тэгээ үргэлжлүүлээд доктор бол яг одоо цэвэр нөгөө security тал руугаа хийх юм санаатай байж байгаа. Security аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал тийм cyber security гэдэг. Би ер нь чамаг ингээд таниад идэг боловч яг чиний сториг ерөөсөө аягүй сайн мэдгүй. Чи нэг өөрийнхөө нэг юугаа ярьж өгөөч. Анх яаж явж байгаад ингээд компьютерийн технологийн ийм мэрэгжил рүү ингээд чиглээд орсон. Одоо тэгээ яагаад ингээд докторийнхаа юм хийж байгаа гэдэг тал дээр. За наач яруу аягүй урт юм болно гэдэг. Цаг үе шүү дээ. Яг бүр анх болоо зүгээр одоо юунд би 2000 онд анх Германд руу явчихсан байхгүй. Тэгээд тухайн үед зүгээр нэг тийм Германд очиж 10 жилийн сургууль сурах боломж олдоод тэгээд дөнгөж анх Германы оюутан солилцоогоор юм тий. Тэг ер нь тиймэрхүү зэрэг юм. Тиймэрхүү хэлбэрээр тий. Оюутан бол байгаагүй ч 10 жилийн хөвгтэйсэн. Тийм. Дунд сургууль хөвгт, high school ч биш. Бүр жоохон байсан тий. Тэгээ 15 тайсан. Тийм. Тэгээд очиод юу яасан ч манай сургуульд болохоор нэг тухайн одоо дүүргийнхээ одоо хамгийн л сөрхий компьютерчсэн сургууль нь байсан. Ер нь бол basic дээр л ажилладаг. Үгүй тэр үедээ бол бас хөрх хөгжсөн байсан 2000 он гэдэг ч юм байна. Тэгээд яг тийм гэрээс ансан жоох хөвгт. Тэгээ нөгөө юу гэдэг германчууд дундаа бас уучраана гэсэн болж чадахгүй хэл ус муу та. Нөгөө үедээ нэг жаахан одоо гадуурхагдсан байдалтай ч гэх юм уу те. Тийм юу хийж болох вэ гэхээрээс компьютерийн лабораторид л өдөрч суудаг. Тэгэл ихэндээ 9 шидийн юм нөхөж байгаа төнхөл янз бүрийн юм л оролдож үзэл байгаалдаг гэсэн. Тэгээд сүүлдээ манай тэр лаборатори эрхлэгч нэг герман одоо 40 гаруй насны багш байсан. Мань хүн намайг анзаарсан юм шиг те. Өдөр шөнөгүй зайлт нэг юм суучлагдаг гэдэг. Тэгээд надтай танилцаад ойр зур юм яриад ойр зур амархан юм зааж өгдөг чинь миний тухайн үеийн компьютерийн мэдлэг гэдэг бол нэг имэйл бичих тэр төвшөнд л байгаа шүү дээ. Ганц нэг веб нэгэд үзчихээрээ тэрэндээ мангар баясч мэйсдэг юм бас. Одоо ер нь бол амьдрал даагуудаа тэр компьютертэй ойртож ирсэн л тэр үеэлгүй бодвол. Тэгээд тэн дээр харин юу яагаад мань хүн намайг айгүй их инспайр хийсэн ер нь бол ер нь ингээд энэ ард юм байдیں۔ гэдэг. Мань хүн надад хамгийн анх юусэн энэ болгоны ард ингээд нэг нь ойлгосон хоёрхан тоо байгаа. Тэмний нөгөө герман хэл муутай юм чи би тэрийг сайн ойлгохгүй байсан. Хоёрт нь болохоор тэрийг нь ерөөсөө би санаад багтахгүй болсон. Надад бол ард нь бүр нэг л том юм те. Одоо үүлтрэ уурхай шиг юм ажиллаж байгаа юм шиг төсөөлөгдөд байдаг. Тэгсэн мань хүн болохоор ерөөсөө зүгээр энэ бүхэн ч юм бол одоо юу гэдэг ард нь нэг нь ойлгосон л тоо байгаа гэдэг. Тийм ойлголт авах гэжсэн. Тэр энэгийг мэдгэлөө. Энэ дэлхий дээр 10 төрлийн хүн байдаг гинэ. За.
Нэг нь ойлгоод. Binary code-ыг нэг ойлгодог эсвэл ойлгодгүй хөрсгөө. Тэгээд яг ер нь болохлээрээс юу яа гэм бэ? Мэдгүй зүгээр надад болохлээрээс одоо эргээгээ санахлаарээс одоо жишээ нь би аюу олон сайн багш нартай таарч байсан юм. Тэгээд яг зүгээр одоо мундаг багш нарын одоо зааж исэн юм ерөөсөө санахгүй. Яг юу зааж исэн юм бол. Эсэргээрээ зүгээр нэг тийм миний сонирхлыг юм татчихсан гэж байна. Урам өгч исэн тиймээсээ нэг инспирэшн өгч исэн гэдэг тэр юм л гэж байна юм шиг. Бодвол буцаагаад одоо яг миний санаанд үлдсэн багш нар бол дандаа л надад тийм амар урам өгч ингээд урагшаа явах зам зааж өгч исэн л хүмүүс байна. Тэрнээс энийг зээжилж ирдэг юм тийм тогтоо гэдэг. Тэрийг би бол одоо юу санахгүй юм. Анхны World Wide Web чинь 95 онд гарч илээ тий. 95 онд онлайн 95 байна. Тэрнээс арай их шүү. Тийм бэрнэслээ. 95 жилээ гэж хэлээ. Ямар ч байсан юу яасан юм аа. Би 98 билүү 99 онд манай тэгэл нэг компьютерийн нэг өн дээр авчил үзүүлэл манай хөлтөд нэг ганц хоёр юм үзүүлээдэг гэлдэг байхгүй. Тэгэл мань чи явхураа орлоо. Явхураа орол тэр ид чи яг нэг Backstreet Boys гэл тиймэрхүү юм сонирхдаг. Яг тэр Backstreet Boys гэл ицсэн чинь fan page мэж гарч ирэл, зурагнууд гарч ирэл. Одоо ингэ бодохлоор амар ядуу юмнууд хийсэн л л дээ. Зүгээр зураг тэгэл доор нэг хідэн бичгээс өгнө тавьсан байдаг. Тэгэл тэр үед нөгөө ах чинь тайлбарлаж байгаа юм. Интернет гэдэг чи юм бидэг. Юу л хайж болно. Бүх юм байгаа юм чиг гэл. Харин тэгээд тэр үед одоо харин тэгээд мань битийн хүмүүст одоо нэг цоошин нүд нэгдэж байгаа юм шиг л их гоё санагддаг гэсэн. Харин тэгээд яг ингээ хөгжил ингээд интернетийн мэдээллийн сүлжээний энэ хөгжил нь амар эрчтэй хөгжөөд ингээд амар эрчтэй явагдаад байгаа гэдгийг бид нэр ерөөсө анзаарахгүй л яваал байсан билээ л дээ. Одоо тэгээд тэр үеийг бодоод өнөөдрийг хүртэл ямар их 10 эдхэн жилийн дотор бол амар том дэвшилтүүд гараад ингээ явцсан байгаа. Дэлхийн одоо дай хүртэл одоо бол cyber warfare гэдэг нэг тиймэрхүү хэмжээнд ингээд явагддаг болсон. Амар чухал нэг плейн гэдэг. Надад нэг арми нэг хүн хэлдэг гэж хэлжсэн байхгүй. Зэргийн нэг нөхөр. Хуучин бол нэг дөрвөн л юм байдаг байсан. Дайн тулаан зэвсэг гэдээ ярих юм бол агаар, газар, тэнгис далаагаар тэгээд ийм гурваарч хэлээд ингээд явагддаг яригдагсан. Сүүлд бол одоо интернет гэдэг information cyber warfare гэдэг ийм шин фильтр орсон байгаа. Хүн болгон юун дээр яаж явж байгаа гэдэг бол одоо хүртэл мэдэхгүй байгаа. Бүгдээр л одоо энэ discovery-ийн үеийн шатн дээр л явж байгаа гэж тэгэрж ярьж ирсэн. Тэгээд яг өөрөө дэлхийн ертөнц маань нэг хитрхи хурдтай интеграцлагтай явжлаа. Одоо тэгээ магадгүй тэр нэг хитрхи хурдан интеграцлагдсаных нь реакшн маягаар ингээл хаасайгүй буслах хөдөлгөөн болоо л тий. Энэ анрес таасайгүй байгаад байгаа болов би бол тэгж боддог шүү дээ. Одоо зүгээр Америк Дональд Трамп сонгогдож байгаагийн зүгээр хамгийн том тайлбар бол надад тэгж харагддаг. Америк бус тустай хитрхи амархан интеграцлагдсан. Хитрхи хурдан ч юм тий. Тэгэхээр буцаагаад одоо юу гэдэг интеграцаас бол хамгийн хожсон ус магадгүй Америк өөрөө байж магадгүй тий. Гэхдээ тэр дотор нь нөгөө интеграц одоо цаас болоод ажиллаа алдсан ч байт юм уу яасан ч байт гомдолтой хүмүүсийн хан ерөөсөл тэр реакц нь өөрөө Дональд Трампыг сонгосон болоод гэж. Интеграц гэдэг нь ямар утгаараа зүгээр яг мэдээллийнхэн төвшөнд юу? Мэдээллийн төвшин, зүгээр хүн амынхаа төвшин, демографикийнхаа төвшин, ерөөсөл худалдаа, бизнес юу ч гэж болно шүү дээ. Ерөөсөл одоо ч нэг тийм нэг хил хязгаар гэдэг байхгүй болчих гэдэг. Үндсэндээ бол хил гэдэг чинь хүн төрлийн imaginary line гэдэг бол одоо л ингээ анзаарч эхлэв шүү дээ. Тэгэнгүүт хуучин нөгөө цагаас хангалцаад одоо нөгөө хитэр прогресс өөрөө хитрхи хурдтай ч юм уу явагдаад ирэхээр тэн дээр нь буцаагаад нөгөө талд нь татаж авах хэсэг байдсан болов гэж би бол таадаг шүү дээ. Бакалавра хаанаас? Бакалавр интегт гэж дээ одоо бас нэг интегт гэж нэг үлгэр юм болсон ер нь болол. Тэгээд интегт Пүнэгийн их сургуульд яг тэгээ би нэг Германд байснаасаа болоод ер нь бол компьютерийн чиглэлийн хүн болно гэсэн бодолтой байсан. Монгол софтвер талтай тий. Тэгээ яг софтвер ч биш зүгээр надад болох дээрээс яг өөрөө технологи өөрөө ажиллаж байгаа л гэсэн сонирхолтой байсан. Нэш би зүгээр очиогоо гоё код бичнэ гэж бол тухайд бодож байгаа юм л дээ.
Их одоо ч ойлгохтой код бичсэн бол байхгүй. Хэлийн бол мэдээд идэг. Зохиол хэлчээг байгаа тийм хэлийн мэдхээс гадна ч айгүй их олон юм шаарддаг юм л та. Хэл мэднэ гэдэг чинь бол одоо нэг Chinese room argument гэдэг нэг юм байдаг шүү дээ. Мэдгүй. Одоо тэр нь болох төрөөс нэг хиймэл оюун ухааны хүний жинхэнэ оюун ухаанаас ялгахад одоо ашиглагдсан тийм тест нэг байна. За. Тий, сонсч ирсэн уу те. Тэгэнгүүт Chinese room гэхлээрээс одоо ингээд огт хятад хэл мэдэхгүй одоо шинэ Америк ч юм барууны ингээд хүмүүс ингээд нэг битүү өрөнд оруулаад нэгтлийнх нь юунаас ингээд дан хятадаар бичсэн текстүүд оруулж өгöd. Тэгээ нөгөө талд нь болохоор ерөөсөө ингээд англиар бичсэн текстүүд өгöd. Тэгээ тэр хоёрынхаа дундаас за энэ ханз нь энэ үгийг илэрхийлж байгаа юм байна гэдэг синтактикли гарч ирээд тэгээд ерөнхийдөө цааш нь одоо нэг орчуулгын гэдэг юм уу нэг тиймэрхүү процесс байхгүй. Тэгээ энэ өөрөө ерөнхийдөө бол тэр одоо тэнд зогсож байгаа хүн одоо оюун ухаанаа ашиглаж гинэ гэдэг асуулт байхгүй. Одоо компьютерийн хувьд бол яг адилхан зарчмын хувьд бол одоо бидний яриад байгаа AI үндсэндээ тийм орох гэж байгаа одоо нэг юуных нь зарим төвшөнд тий NZ вакцины төвшөнд бол явж байгаа. Тэр нь юу гэсэн үг гэхээрээс хүмүүс нөгөө нэг синтактик хоёрыг бол одоо юу гэдэг ялгана штэ. Тэгэхээр ингэж бичих юм бол ийм үг болно те. Гэхдээ энэ үгний ард тийм утга илэрхийлж байгаа гэдэг. Тэр утгаар нь ялгаж байгаа тийм. Тэгэхээр нөгөө тэр Chinese room байгаа хүн бол энэ ханцны ард ийм байгаа гэдэг утгыг нь бол ойлгохгүй. Зүгээр одоо синтаксаар нь одоо хөрвүүлж яагаад гэдэг тийм юу байхгүй. Тэгэхээр одоо бидний яриад байгаа хиймэл оюун ухаан маань яг жинхэнэ оюун ухаан биш зүгээр ингэж синтаксаар нь тааруулаад байгаа юм биш үстэй гэсэн тиймэрхүү утгатай юм. Юу ярьж байгаа тэр орчтой. Аваа. Юу хиймэл artificial intelligence-ийг би гаргалал ингээд амар сонирхолтой санагдаад байгаа байхгүй яг ийм яг нөгөө абстракт ойлголтоор ингээд хараад тэгээд waitbutwhy.com гэдэг нэг вебсайт гэдэг юм мэдхүүгүй юу? Мэдгүй. Жижигхэн нэг вебсайт юм билээ. Тэгэл амар урт артиклууд бичдэг. Тэрэн дээр Elon Musk ямар ч нэг ярьцлага өгöd орсон юм билээ. Тэр нөгөө артикл бичдэг нөхөр нь Elon Musk-тай ч уулзаал тэгээд яг нөгөө SpaceX, Tesla, гэж баахан тэр талаар ингээл артикл бичээл өөрийнхөө ойлгосон юм аа ингээд яагаад энэ хүн ийм хийгээд байгаа юм бэ гэдгийг тайлбарлаж бичиж байгаад тэрнийх нь нэг хэсэг нь болохоор Musk чинь өөрөө болохоор artificial intelligence-с амар айдаг хүн гэж хараад байгаа байхгүй. Тэгээ хүн төрөлхтний одоо сүнэл төгсгөл болно гэдэг тиймэрхүү юм дийтгэдэг хүн. Тэрийн тэгээд яагаад тэгж итгэж байгаа юм бэ гэдгийг нэг л тайлбарлаж байгаа байхгүй. Тэрэн дээр ингээл уншаал гэдэг анх удаал яг нэг юм өнөөдрийн хиймэл оюун ухааны хөгжлийн түвшин өнөөдөр ямар түвшинд ингээд явж байгаа юм бэ? Яг хиймэл оюун ухаан гэдэг чинь яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг нэг анхан шатныхаа ойлголтуудыг яг тэндээс би ингээд олж харж ирсэн байхгүй. Тэгээд эрдэмтэд бол ингээд хоёр камп тавагдчихсан байгаа тийм. Нэг нь anti нөгөөх нь pro AI гэдэг. Одоо мэдгүй би бол одоо шинэ anti ч юм pro бол чөтгөр бүм. Надад зүгээр сонирхолтой үзэгдэл би бол хөндлөнгөөс л харж байгаа. Тэр нөгөө TED дээр Google-ийн нэг нөхөр штэ хоолоогүй. Хоолооны асуудалтай хин Сергей Бринийн нөгөөх нь те хин нэлээ. Хоёр л юм байгаа штэ. Сергей Брин нөгөөх нь хин гэдэг үлээ. Larry Page. Larry Page. Тий, Larry Page чинь өөрөө бас амар сонин юутэй юм бэлээ юм disorderтэй. Тэр амар баян хүн. Parkinson-тэй биш сонс. Parkinson ч юм уу. Ямар ч байсан нэг асуудал нь болохоор мань хүн ингээд хоолойныхан юугаа өнгө аясаа ингээд удирдах чадахгүй, хоолоогоо удирдах чадахгүй нэг тиймэрхүү тал руу ингээд хөгж яваад байгаа юм шиг байлээ л дээ. Тэгээ ингээд ярингууд чинь нэг сони юм гуншаад байгаа юм шиг нэг сони ярьд юм билээ. Тэрийг нь хүн болгон мэддгүү байж байгаа. Тэр дээр гарч ярихт нь бүгдээр анзаараад what the fuck is wrong амар гайхаж байгаа. Тэгээ яг тэрийг тайлбарлаж байгаа байхгүй. Тэгээд яг тэр TED Talk дээр маань хүн хиймэл оюун ухаан гэдэг deep mind гэж анх тэрийг ингээд танилцуулж байгаа байхгүй. Нэг хүний стартапыг 4-500 сая доллараар худалдаад авцсан. Тэгэл нөгөө тэр видео бичлэгийг үзсэн үгүй юу? Тэгээ яг мань хүн үзүүлж байгаа байхгүй нөгөө нэг бүр анхны нөгөө видео тоглоомнууд байдаг шүү дээ дэнд эднэрээ. Юутэй танк, арканоид тэгэл ингээл юутэй теннисмэнэс эдэр гэл нэг амар анхан шатны айгүй амархан видео тоглоомнуудыг тэрншээ ингээд холбоод өгчөж байгаа байхгүй. Тэгээд бид нэр ингээд
хиймэл яг artificial intelligence гэдэг нь бид нар тодорхой хэмжээнд ойлгохтой болвол бидний хийж чадах юмыг бүр илүү хэд дахин амархан хийж чадна гэсэн нэг тиймэрхүү ойлголттой яваад байсан. А яг жинхэнэ утгаараа artificial intelligence гэдэг нь хүний оюун ухаан яаж ажилладаг вэ гэхээр сурсан юм эргэж санаад ирээдүйд шийдвэр гаргахдаа сурсан юмнасаа эргэж санаад ингээд шийдвэр гаргах юм байна л да. Тэгэл яг компьютертэй ингээд зүгээр simulation шиг л залгачиж байгаа. Тэгээ нөгөө компьютер чинь бол objective ойлгочихж байгаа. Нөгөө deep mind чинь юу хийх гээд байгаа вэ гээл. Тэгэл компьютер тоглоал ингээл тоглоал дахин тоглосоол хэдэн сая удаа тоглосоор байгаа бүр амар супер тоглогч болчихж байгаа байхгүй. Тэгэл ингээд тэр тоглоо сурчиж байгаа. Тэнгуүтээ тэр систем авангуудаа баахан YouTube дээр муурны бичлэгүүдийг ингээд үзүүлчихэж байгаа байхгүй. Тэнгуүтээ муур гэж юу вэ гингот нөгөөх deep mind чинь өөрийнхөө ойлголцснараа муур гэдэг ойлголтыг ингээд муурны зураг гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэл яхаа тэр нөгөө зураг мургийн ажил бүгдээр вау гэл тэр үл яг AI ингээд амар супер юм байна гэл ойлгоод явж исэн. Гэтэ бас яг хүн төрлөختний гівэнт гэж амар шүтэж юу байгаад тах юм биш юм шиг санагдаад байгаа. Мэдгүй. Одоохон доор инста надад нэр чи ямар ч арга мэдэл хийж чадахгүй. Тэгээд вечер яг иймэрхүү ингээд амар сонирхолтой ингээд мэдээнээс хараад уншаал яваад байдаг байхгүй. Тэгсэн Масking Neuralink гэдэг нэг шинэ компани байгуулж байгаа юм гинэ. Хүний нөгөө ишээ яддаг. Тий. Matrix. Тийм санаа нь бол яг хүний тархийг компьютертэй холбох анх шатны одоо яг тэрний яг бүр компани байгуулад ингээд явж байгаа. Тэгээд зүгээр нэг жирийн нэг багийн ч юм уу хүний мэдгүй нэг дураг очиж team компани байгуулсан болол хинч анзаарахгүй байсан л да. Маск болохоор. Тийм, маск болохоор одоо ингээ Барс руу 18 он гэхэд л явж байсан нэг пож явуулна гэж байгаа. Tesla-г ингээд байгуулсан, Solar City Meet гэж бүр амар PayPal навлал бүх юм хийцэн нөхөр Neuralink хийх гэж нэг гот нь. Окей. Team амар амжилт үзүүлсэн хүн бол Neuralink-ийг ямар ч лсэн амжилтанд хүрэх байх гэж харж байгаа байхгүй. Би тэрийг хараад юу гэж бодоод байсан бэ гэсэн чинь мань хүн artificial intelligence-ийн эсрэг өөрийнх нь бета тавьж байгаа. Би надад бас яг тийг санагдчихсэн. Тийм. Хиймэл оюун ухаан амар өндөр түвшинд хөгжөөд хүн төрлөختнийг устгах гэдэг бол угаасаа шүү зүгээр л хүнтэй холио хичээл яад ингээд. Тэгүн гут нь өөрсдийнх нь тэр хүмүүсэд хиймэл оюун ухаан хүн төрлөختний интерестүүд нь хоорондоо ингээд нэг болоод ирэхлээр AI хизээч хүний эсрэг хөдөлж чадахгүй гэсэн нэг тиймэрхүү логиктэй л яваад байгаа юм шиг байлээ л дээ. Зүгээр харин надад бас яг ерөөдөө тийм сэтгэл бол төрсөн. Тэгээд яг өмнө хэсэг нь бол чөтгөр хөнгөж шүү дээ. Одоо юу гэдэг маскын готлог өмсч үзээг болохоор би нөгөө маскын зүгээр өнцгөөс харахад би бол зүгээр чинь төсөөлөх юм бол одоо юу гэдэг өстэй тэргүй те надгүй ингээ AI явах нь бол тодорхой болчихж байгаа юм байна. Тэгэхээр буцаагаад эсэргээрээ ингээд энэ спешигээ авч үлдэхийн тулд те төрлөختөн гэдэг юм авч үлдэхийн тулд ямар нэг юм хийх хэрэгтэй гэсэн тийм л шийдэл төрсөн болоод гэж би бодож байна. Таахад бол тэгж таваар юм. Яг энэ яриаар орсон болохоор миний нөгөө код бичихгүй тухай яриа. Яг тийм кодны синтакс мэсэгэлсэн шүү дээ. Кодны синтакс мэдэхгүй бодоод өөрөө буцаагаад юу ч яах байхгүй. Одоо юу ч батлахгүй. Өөрөөр хэлбэл програм бичдэг хүн бол синтакс мэддэг хүн гэсэн үг шүү дээ. Синтаксыг бол хинч мэднэ. Айгүй амарх. 2 өдөр нам уншаад л ерөнхийдөө бол ихэнх хэлний бол синтаксыг бол ойлгож байна. Цаанууд тэр тухайн програмчлалын хэлний философи гэж нэг том байна. Тэгээд тэр програмчлалын хэл дээр юу хийвэл, яаж хийвэл илүү эвтэйхэн, илүү тохиромжтой, илүү хурдтай тийм оптимал байдлаар гардыг бэ гэдэг нь өөрөө тусдаа асуудал байна. Тэрийг олж авахын тулд хүн аюух туршлага шаарддаг. Аюух нөгөө curiosity буюу одоо сониутсан нөгөө хэлнийхээ элдв янзын боломжуудыг туршиж судалж ингэж байх. Тэгэнгүүт код бичиж байгаа хүмүүс одоо жирийн битээр шиг хүмүүсийн гол ялгаа нь тэн дээр байгаа байхгүй. Нэгдүгээр яг за код бичиж байгаа хүний хувьд одоо тодорхой хэмжээний те компьютер сайенсийн үндсэн ойлголтууд байх, data structure ч юм уу, алгоритм ч юм тиймнүүд мэдээж ирэх бол байна. Нөгөө талд нь болохоор ерөөсөө тухайн бичиж байгаа хэлээрээ ч гэдэг юм уу те тухайн бичиж байгаа явахаа одоо нөгөө яг ямар зориултаар яаж ашиглах болохыгоо одоо нэг түрүүний нэг Chinese руу өндөр гараад байсан шиг одоо утга учраар нь хийж байгаа байхгүй. Манмит бол одоо юу гэдэг нэг дээр нэг тэнцүү хідвэ гэдэг код бичих юм бол тэр шиг амархан байхгүй шүү дээ. Тэрийг бол синтаксаар нь шийдчихэж болж байгаа. Цаад утга учраар нь хийх асуудлыг бол
Тэгээд код бичиж тэгээд software developer гэдэг хүний value нь бол тэндээ болдог. Гэсэн. Тэгэхээр би бодоод ерөөсөө тэр тал руу ороогүй байхгүй. Миний хувьд бодоод амьдралдаа тун цөөхөн код бичсэн нөгөөдүүлээс нь бол хүнд хэрэг болохоор юм л айгүй баг байсан. Тэгэхээр би өөрийгөө бодоод одоо юу гэдэг ахтар программер IT энтер гэж хэлхийсээ ичдэг. Чи мастера Carnegie Mellon хийсэн тий? Питтсбургт идэг. Амар жижигхэн мөртлөө амар prestigious technological university тий? Тех талдаа айгүй. Тий яг ер нь бол зүгээр миний ойлгосноор бол түүхээрээ болохоор Андрю Карнегийг нөхөрөөсөн шүү дээ. USD тэгэл. Андрю Mellon гэж бас хүн байсан. Тэнгүүд мань хүн чинь болохоор нөгөө нэг John D. Rockefeller-тэй хоёулаа нөгөө өрсөлдөж ийсэн. Юугаараа нөгөө боны үсээрээ өрсөлдөж байгаа л. Тэгээд одоо нөгөө өөрх нь үйлдвэртэн инженерүүд ирэх болдог гэсэн юм шиг байна бол. Тэгээд инженерүүдтэй зориулаад л ерөнхийдөө одоо тухайн үйлдвэртээ ажиллаж исэн хүмүүсийн хүүхдүүдийг буцаагаад үйлдвэрт нь авна гэдэг шаардлагаар тэр хүмүүс зориулж Carnegie Institute of Technology гэж аах байгуулсан. Тэгээд нөгөөх нь ингээд айгүй амжилттай явал багаар өргөжөөл явсаар хагаад 60 онд байна уу тэр нөгөө нэг Thomas Mellon гэдэг нөгөө BNY Mellon банк эснэрсэн шүү дээ. Тийм тэрийг Bank of New York Mellon гэдэг үү? Тийм Bank of New York Mellon-ыг анх үүсгэн байгуулсан. Тэрний сургууль болохоор Mellon Institute of Technology гэдэг байсан. Тэгээ энэ хоёр хоорондоо нэгдээд Thomas Mellon гэдэг юм уу тий? Thomas Mellon байсан санагдаж байна би. Нэрийг би тэгэл бороо санаж байна. Тэгээд тэр хоёр сургууль нэгдээд Carnegie Mellon болсон. Тэгээ яг ерөнхийдөө болохоор одоо юугаараа жижигээрээ бол одоо нөгөө Caltech биш үү? За California Institute of Technology. Тэр бол одоо prestigious сургууль дотор номер 1 нөхгүй. Яг тэгэхээр мангар жижигхэн хэмжээтэй тэгс мөртлөө айгүй өндөр ранкингтай амар олон Нобелийн шагналтай юм уу? Айгүй олон нээлтмэлт гарч ирдэг. Энэний дараа болохоор Carnegie Mellon орж байгаа. Яг би нарийн статистик нь болохгүй мэдэхгүй зүгээр. Ерөнхийдөө бол тиймэрхүү юм байлаа гэж. Carnegie Mellon-ыг сонгосон учир бий юу? Яагаад тэрийг сонгосон эсвэл зүгээр харж байгаа л за энийг гэдгсэн. Ер нь бол яг хэд хэдэн бол байгаа. Гэхдээ зүгээр айгүй аз чих таарсан нэг талаасаа нөгөө талаасаа бол юусан аль аль нь л байгаа. Юун дээр CERT гэдэг байдаг байхгүй. Computer Emergency Response Team гэдэг. Анх нөгөө нэг интернет 70-д онд бий болол тэрнээс хойш personal computer арай олон болол нэг 80-ад оны сүүлд гэдэг гэсэн. Нэг асуудал гарсан байхгүй. Би миний блог дээр би нэг бичижсэн. Харж амжиж өгч магадгүй. Тэр юу гэд Морис гэд нэг нөхөр. Хойд Корнели их сургуулийн зүгээр PhD сурч исэн хүн баггүй. Тэгээд өөрөө цаагүйтэй тухайн үед зөвхөн жоохд хөвчлэн их сургуулиуд хоорондоо интернет толбогдсон. Тийм. Тэгэнгүүт мань хүн юм интернет хэд том юм бэ гэдгийг үзмээр санагдахгүй. Тэгэхээр нэг код өчөөд интернетийн одоо хэмжээг шалгаж байгаа юм гинэ. Өөрөөр хэлбэл интернет холбогдсон байгаа нэг компьютераас нэг өөр ингээл хадварлаа яваад байдаг. Тэгээд тэр тоог нь тоолох зорилготой тийм юм. Вирус маягийн юм бичсэн юм лээ. Хамгийн анхны вирус бол биш worm гэдэг байгаа. Одоо вирус destructive биш. Үгүй. Юу яг malware гэж яриад байгаа. Тэр чинь одоо нэг хортой код гэж одоо монголоор орчуулдаг. Malicious software гэсэн үг байхгүй юу? Malware гэдэг юм. Тэр маань дотор бол аягүй олон янз вирус байж болно, worm байж болно. Worm яадаг вэ гэхэлэр эсэ хүний оролцоогүйгээр явдаг. Өөрөө одоо автомат бот маягаар явдаг. Компьютер нь өөрөө асах юм бол дараагийнх холбогдсон компьютертэй халдаа явчихна. Вирус яадаг вэ гэхэлэр эсэ чи энэ линкэн дээр дарна уу? Энэ хавсралтыг нээн үү? Тэр зарчмаар ажиллаж. Жохон тэнэг юу юм бэ те? Гэхдээ эсрэгээрээ болохоор worm болохоор нөгөө антивирусанд баригдах нь амархан байхгүй. Яагаад гэвэл автоматар явж байгаа болохоор вирус болохоор баригдах нь магадлал нь бага. Тийм болохоор өнөөдөр вирус дэлхий дээр түгээмэл байдаг. Worm бол харьцангуй бага байдаг ч гэдэг. Тийм юм. За тэр Morris нөхөр яасан бэ? Morris тийм хамгийн анхны worm хийчихэж байгаа байхгүй. Тэрэн зайдууд өндөө бол нэг хортой бол юу байгаагүй. Гэхдээ яадаг байсан гэхээр тухайн үеийн компьютерийн хүчин чадал өөрөө таарах нь. Тэнгүүд өндөө бол пассвортын таагаад хүчнэдэж ороод юу руу системд нэвтэрч ороод тэгэл дараагийнхаа компьютерыг хаагаад ингээ явчихаар нөгөө компьютерийнхаа үндсэн компьютераа
ачаалын унтраа ичдэг. Унтраач юм ингээд фриз болгочдөг байхгүй. Тэгээ ингэж явсаар хагаад нэг мэдсэн чинь мангар олон хэдэн мянган компьютерчүүлээ фриз болгоо хийцэн. Тэгээд тэрэн дээрээс ерөөхдөө болохоор тэрийг болохоор амар том терроризм гэж хүмүүс бол хүлээж авсан байхгүй. Хост компьютер гацаагаад явчихсан байхгүй. Энэ өөр хитрхи ресурс ашиглаа яваад байдаг. Дараагийн компьютер хаалдах гэдэг ингэ явахаар байсан. Тэгэнгүүт нөгөө юу нөөрөө юу болчихгүй. Нэг мэдээж тэдэн мянган компьютер Америкт даяараа тэгээд гацаагаа хийчихнэ. Тэрний чинь хохирол нь айгүй өөр юм болсон гэж байгаа байхгүй. Яг тэр нөгөө тухайн үед нөгөө авиашн компани чинь бүгдээрээ интернет толбогдсон байсан. Нөгөөдөлх нь хэдэн өдөр ажиллаж хийж чадаагүй ч юм уу. Тийм. Тэгээд буцаагаад тэр нөгөө Морис Вормыг цэвэрлэх нь нөгөө бас өөрхөн ажиллаулаа явуулсан тий. Тэгээд тэрийг тухайн үед бол ерөөсөө нөхдөд бараг л террорист хадгалгын хэмжээнд хүлээж авчихсан. Тэгээ ингээд боо юм болоод яасан чинь тухайн үед нэг анзаарсан юм юу гэхээр Америк хууль хүчний байгууллагууд яг ийм төрлийн хаалтгад бол бэлэн биш юм байна гэдэг харагдсан. Яг тэр юу болоод байгааг хинж ойлгохгүй. 80 донд гэсэн үг тийм. 80 донд. Тэгээд юу яаж байгаа байхгүй. Тэгээ ямар ч нөгөө Морис ч өөрөө барьж өгдөг ч илүү яадаг ч үлээ. Тэгээ нэг жилийн тэнцэн минсээ аваад. Одоо санаатай ийгээгүй зайлал. Тэгээд тэрний ягарахгүй ингээд үр алдцал асуудал байгаа байхгүй. Тэгээд одоо ч ай сургууль ч үлээ айгу том сургууль бас том профессор юм бэл. Тэгээд тухайн үед яасан гэхлээрээс энэ ер нь юу яахгүй юм байна гэдэг. Хууль хүчний байгууллагаар ийм ажлыг хийх гэдэг худлаа юм байна гэдэг. Тийм дүгнэлтэнд хүрсэн юм шиг байна. Яг тэгэхээр тэргүй одоо юу гэдэг хууль хүчнийх нь хууль сахиулах ажил. Нөгөө талд нь болохоор ерөөсөө хуулиас хамааралгүй технологи гэдэг юм хөгжөөд байдаг. Тэгэхээр тэр технологийн хөгжилтөй хүлэн нийлүүлээ явж явах тусдаа нэг институт заах хэрэгтэй. Шаардлага гарвал хууль хүчний байгууллагууд тэднээс тусламж авч явах хэрэгтэй. Тэгээд тэр институтэнд юунд байвал зүгээр юм гэхээр их сургууль байвал зүгээр юм байна гэдэг шийдэл төрөөд. Тэгээд нэг тендерч гэх юм одоо юу ч гэх нэг юм зарласан юм шиг байгаа. Тэгээд тухайн үед эдийн сургууль ороод юу Carnegie Mellon авсан байхгүй. Тэгээд CERT гэж институт байгуулсан. Computer Emergency Response Team. Тэгээд тэр нь болохоор одоо бол ерөөсө брэнд болцсон нэр. Carnegie Mellon-ы trademark CERT гэдэг нь бол өөрөө улс болгон одоо CERT-тэй байна. Манайд дэд юм тий. Байна. Би гişүнд нь байна. За. Тэгэхээр тэгээд CERT гэж юм анх ингэж түгээн дэлгэрж байгаа. Тэгэд ерөөдөө тэн дээрээс болоод нэг анхны одоо юутай тэмцэх одоо cyber терроризмтэй тэнцэх. Терроризм ч бол биш юм зүгээр яг аюул занал. Threat тэмцэх тэр одоо юу бол гарч ирсэн. Бүтцэн бол гарч ирээд. Тэгээ CERT бол одоо original CERT гэж нэрлэдэг байгаа байхгүй. Carnegie Mellon CERT энэ гэдэг янз бүр нэрлэлтэй. Тэр CERT маань болохоор ер нь бол одоо тэрний хамгийн их үсвэрнэ гэсэн үг байхгүй. Тэгэл тэрнээс ч хойш Америк хүртэл өөрөө сүүлдээ 2001 онд нөгөө юу 9 сарын 11 болсны дараа нөгөө DHS байгуулагдсан шүү дээ. DHS байгуулагдангууд DHS-ийн доор одоо тусдаа институт болгоо US CERT гэж дахин шинээр байгуулад. Тэр нь бол засгийн газрын харьяа. Ийм институт центр болгосон байхгүй. Одоо нэгсэндээ сайбер юутай бол ингэж ач холбогдлогч тэмцэх хэрэгтэй юм. Энэс хойш бол одоо аргил худалчинд улс болгоно л CERT-тэй байгаа. Тэр нь чиний Carnegie Mellon гэдэг их сургуулийг сонгосон бодвол одоо баг үндсэн шалтгаанууд байна. CERT гэдэг юмний юмыг концепцийг анх байгуулад ингээ явж исэн супер их сургууль. Тэгээ apply хийсэн чинь тэнцсэн. Уу яг уу тэр би нөхөр apply хийгээгүй л дээ нөгөө Fulbright. Тэгээ Fulbright-ийн хувьд болохоор нэг 4 юу гэдэг вэ? 4 сургуулиас сонгоод тэгээд тэнгууд угаасаа тэр ч одоо болдвол аль ч улсын засгийн газрын тэтгэлгээл явдаг зарчим байлгүй. Арай нэг хямдхан руу явуулчих сонирхот хэлдэг хүндрээ. Тэгээд би юу яагаад миний чинь одоо хамгийн хямдхан сонголт нь болохоор University of Nebraska Omaha ч үлээ байсан аахгүй. За. Тэгээд миний өмнөх жилийн Fulbright-аар явсан хүмүүс бүгдээрээ ерөнхийдөө University of Nebraska Omaha руу явж ирсэн. Huskies шүү дээ.
Мэдгүй одоо тэгээд би очиж үзээгүй болохоор Corn Huskers гэдэг. тэгээд юу яа. Би ер нь бол тэгээд Carnegie Mellon бүтнэ гэж юусэн бодоагүй байхгүй. Чи тэг Fulbright-д apply хийчихэд сургуулийн сонголтын чамд өгд юм уу? Яадаг юм? Fulbright-д тэнцсэн хойно 4 сургуулийн дээр Fulbright-д өгдөг байхгүй. Чи өөрөө юу? Тий. Тэгээд тэр 4 сургууль руу нь Fulbright apply хийгээд чиний өмнөөс тэгээд ерөөсөө яг одоо тэр 4 сургуулийг би өөрийн сонголтоор хийхгүй байхгүй ер нь бол тэр дундаас харж агаад хямдхан руу одоо ерөөхдөө явуулцдаг ч юм уу тий. Тэгэхээр миний зүгээр assumption бол юу байсан гэхээр Carnegie Mellon амар үнэтэй. University of Nebraska Omaha гайгүй. Дижил явахын дээр гэсэн тий. Бараг тийм л болцтой ухааны бодсон байжсэн. Тэгсэн хаа очиж мэдгүй одоо айгүй их азтай тохиолдлууд нь юун дээр аюу яагаад University of Nebraska Omaha-д failed болоод тэнцээгүй. Carnegie Mellon болохоор тэнцсэн. Тэгээд нэг тийм азны асуудлаас юм шүү тэрнээс шүү. Яг эсрэгээр болчихмоор байсан зарагдаад байсан. Тэгэл зүгээр дөрөхөдөө өстө нөгөө бурхад ингэ харж үзсэн гэдэг шиг л тэгэл явсан. Их би өөрийн 90 сандаач гэдэг юм уу те. Ороо явцсан юм ба гараг бэлтээд. За тэгээд тэр сургуулаас төгсчээд яагаад тэндээ үлдээд ажиллаагүй юм? Fulbright-ийн шаардлага. Заавалчгүй буцаж ирэх шаардлагатай. Чи өөрөө үлдэх сонирхолтой байсан уу? Сонирхол байсан. Би хоёрч газраас ерөөхдөө оффер авсан бас нэлээ. Оффер авсан. Тэгээд хин аваа гэсэн юм. Ерөөхдөө болохоос нөгөө OPT гэдэг штэ. Тий. Fulbright-ийн нөгөө J визтэй явдаг байхгүй. Жирийн үед F визтэй явдаг. Тэнгүүд J визтэй явдаг. Тэнгүүд OPT-гээ одоо юу гэдэг хийчих гэж бодсон чинь одоо тэрнээс өмнө болохоор миний сонсч байсан нь болохоор J визээр явсан болоод ядаж нэг жилийн хугацаанд OPT хийж болно гэж байсан. Тэгэнгүүт J визээр явсан. Миний тохиолдолд би ингээд OPT хийя гэдгсэн нөгөө нөхдөж. Үгүй яг юу ч болсон нарийн минут мэдхгүй. Ерөөдөө максимум 6 сар хүртэл. Тэгээ дээрээс нь чиний наадах юм болохоор юусэн. Одоо OPT-гээ болохоор яг J визийнхаа хүрээнд AT гэж нэрлэдэг байгаа байхгүй. Academic training. Өөрөөр хэлбэл одоо юун дээр их сургуульд сурсан юм аа одоо юун дээр ажил дээр ингэж одоо баттгах зорилготой тийм academic training гэж авч үздэг байхгүй. Тэгэнгүүт миний нөгөө офферыг яснаа наадах юм болоод одоо academic training биш employment байна гэсэн юм яриад тэгээд чамд яг 6 сарын л одоо юу OPT их тийм боломж өгье гэсэн юм яриад. Тэгээд нөгөө манай ажиллаад өгч маань ч бас нөгөө 20 хооронд болцсон юм шиг. Тэгээд GSA хаашаа place. Тэр нэг авц. Юу ширтээ нэг л ажиллаг л үуч. Юу ийсэн? Scilab гэдэг. Одоо нөгөө бас нэг тийм судалгааны институт. Энэ нь бол тэнд бараг орохоор ярьсан байсан. Нөгөө талаас нь болохоор CERT, миний түрүүний ярьжсэн CERT. CERT-тэй яасан. Зүг. Тэгээд ерөөхдөө бол заа гэл. Google Google-с оффер авсан биш. Тийм том оффер. Google шорт төрсөн байхлаар. Яа, үнгүй шорт. Тэгээ тэндээ үлдэх ерөөхдөө бол тэнцэнэ үлдээд ажиллаад карьер хий гэсэн бол бас нэлээд том боломж байсан тийм. Ер нь бол байсан. Байх үед би одоо шинэ магадгүй CERT-д ороод нэг 2 жил болчиход ч юм уу Silicon Valley руу зүтгэсэн бол шанс илүү өндөр байх гэсэн баг. Нэгдүгээр хоёрдугаар болохоор юу гэдэг одоо нэг юуны Silicon Valley-гийн компаниудад чинь онцлог нь болохоор юу гарахгүй. Түүний ярьсан нэг software developer тэр хүмүүсийг бол масаар нь хайр хийдэг. Масаар нь авдаг. Маньчин бол одоо юу гэдэг тэр дунд нэг арай нэг тийм цөөнх маягийн хүмүүс явдаг байхгүй security гэхээр. Тэгээд бид юун дээр нөгөө нэг асуудал нь зүгээр яг тэн дээрс миний ажиг гэсэн юм гэхлээрээс жишээ нь одоо Америкийн засгийн газар ч юм уу Америкийн засгийн газартай холбоотой ажиллаж байгаа компани болохоор заавал Америк иргэнийг авах хэрэгтэй. Яг юм security ажил дээр болохоор. Тийм. Дахиад маскыг дуртчихоо гэж. SpaceX дээр юу байгаа гэсэн тэгж маскыг презентацийн хийж байгаад нэг нөхрийг масаж хийлээ л дээ. Ягаад танах SpaceX дээр зөвхөн Америк иргэдэг ингээд ажиллаад байдаг юм бэ
ягаад international олон улсаас ингээд хүмүүсүүдийг авдаггүй ингээд тэгсэн чинь энэ бол миний сонголт биш. Бид нар бол пуужингийн яг индустри дээр ажиллаж байгаа бол пуужин хөөргөж байгаа ийм мэдээлэлээр ажиллаж байгаа бол угаасаа амар security, national security хамгаалтанд ор ингээд орцсон ондоо хуулиуд манай компани ингээд үйлчилдэг. Тэгээд гадны өөр улсын иргэнийг компанид авч ажиллуулъя гэх юм бол за бараг л юу гэдэг төрийн нарийн юуны гадаад иргэн яамныхаа сайд нь л юм уу батлан хамгаалах яамныхаа сайд нь зөвшөөрлөхгүй л бол авч ажиллаж болдгоо маа гэдэг тийм хэлжлээ л дээ. Тэгэхээр яг нэг аюулгүй байдлын тал дээр ингээд яваад байх юм бол бас болдгүй юм бэл л дээ. Энэ юу ажилласан манай энэ нөгөө өмнө бас нөгөө юун дээр орж исэн нэвтрүүлэгт орж исэн баяр жаргал гэдэг баяраа гэдэг хөл бөмбөг тоглодог байна л та. За. Монголд энэ мэргэжлийн хөл бөмбөг тоглодог байхгүй. Мань хүн чинь яг энэ industry дээр aviation дээр тэр Японд их сургууль зурж агаад тэгээд төгсөөд тэгээд юу нэг газар ажилд орох гэсэн чинь зөвхөн Японы иргэдэг авна эсвэл Америкийн иргэдэг ажилд авна гэдэг. Тэгээд aviation industry дээр бас нэг тиймэрхүү асуудал байт юм шиг байлаа. Магадгүй. Тийм. Яг нэг онгоц бүтээн юу байх онгоцны дизайн мисаа гэх нэг тиймэрхүү юм л ах шиг байлаа л дээ. Тэгээ яг зүгээр би бол чинь тухайн үед чинь одоо internship энэ бол PwC энэ төр баг орол орчих гэсэн мэжсэн аахгүй. Яг зүгээр PwC би зүгээр яг ороогүй шалтгаан нь болохоор би нөгөө эхнэр хоёр хүүхдтэйгээ дөрвөлээ Нью-Йорк руу нүүж Нью-Йоркт 3 сар амьдраад буцаж ирэх энэ төр гэсэн логистик асуудал айгүй ихтэй. Харин тэгээд нэг жаахан хоёрын хооронд болчиход би яваагүй ер нь алал манай хүүхдүүд ч бага байсан болохоор тэгээд яг зүгээр юуны хувьд гэх юм бол бусад бодууд нэг тийм амар баруун иргэн компаниуд өнтерлөө би аплай хийж үзсэн. Аплай хийж барахгүй байх гэж бодож байна. Бол миний яг чиглэл биш болохоор байсан. Зүгээр яг миний чиглэлээр гэх юм бол бид нар арай өөр хүмүүс харагдах шиг байна. Corporate юулол чиглэл юм шүү дээ. Яг зүгээр Америк ажиллая гэх юм бол одоо банк ч юм уу тийм консалтант ч юм уу тийм газар л орно. Мөнгөсөн бизнесийн чиг нь ондоо, технологиос ондоо, технологийн аюулгүй байдлыг хангах үүднээс тийм хэрэгжил мэргэжлэндэг юм тийм. Тэгэхээр би бол Америкт ажиллах юм бол тийм л боломж надад байсан. Нөгөө талд нь юу гэдэг евро баруун эрэг рүү ч гэдэг юм уу Silicon Valley дах одоо яг юугаар бол би шаардлага хангахгүй юм. Тийм болохоор одоо юу яадах юу аах вэ? Тэр чи шаардлага хангахгүй л асуудал шүү дээ. Тэгээ буцаж ирээд за Монголд ирээд тэгээ юу хийв? Монголд ирээд яг energy resource 3 сар ажилласан. Тэгээд юунд дараа нь Голланд банкнд орж. Голланд банк чинь жил хагас орчим ажиллажаад. Тэгэл одоо докторантынхаа юмд явах гэдэг юм да. Тэгээ яг банкнд ажилласнасаа гадна бол зүгээр гол юу яасан юм гэхлээрээс ажлын хажуугаар ч юм хийсэн. Яг миний ч яг одоо Fulbright тэтгэлгийн өөрийнх нь зорилго болохлээрээс нэг хүмүүсийн хооронд нэг soft connection үүсгэх тийм. Одоо өөрөөр хэлбэл ингээд хүмүүс нэг нэгнийгээ илүү mutual understanding нэг нэгнийгээ илүү ойлгодог болоо тийм. Америкийг одоо юу гэдэг үзий ядгаа боллоо ч гэдэг юм тийм. Америк нь Монгол төр ч монголчуудыг үзий ядгаа боллоо гэдэг нэг ойлголцох тэр төвчний асуудал байгаа. Тэгээд бас нэг хоёр дахь гол мессеж нь болох төрөөсөө нөгөө Америкч өөрөөд нөгөө нэг country of volunteerism гэдэг шүү дээ. Ерөөсөл одоо юу гэдэг нөгөө нэг юу одоо сайн дурын ажил гэдэг юм чи өөрөд айгуу чухал ач холбогдол. NGO non profit эднэр нь бол Америкт бол амар том индустри юм уу та. Тэгээд эцэг нэг бүрэлдэхүүн. Тэгээд хүмүүсийнх нь өөрсдөө сэтгэхгүй нь бас айгуу тавьтлаа байгаа. Тэгэд зүгээр темп би одоо нэг анзаарсан ч юм уу ажигсан гэх юм бол нэг sharing is caring гэдэг шиг ингээд ямар нэгэн байдлаар юм авч байгаа буцааж өгөх ёстой байна гэдэг тийм л мессеж ус. Миний 2 жилийн одоо Carnegie Mellon сурсан 4 семестрийн төлбөр ойролцоогоор зөвхөн tuition fee $100,000 болсон байхгүй. Тэгэхэд одоо юу гэдэг тэр одоо буцаж ирээд надад бодогдчихсэн одоо юу гэдэг нэг иргэний үгрэгч гэдэг юм тийм болохоор бид тэр $100,000 энэ зүгээр цалин аваад
өнгөрөөмөргүй байна гэж бодож байсан байхгүй. Ямар нэгэн арай илүү бүтээлтэй те өөрийнхөө хийж чадах бас нэг одоо юу гэдэг нийгмийн хөгжилт ч гэдэг. Зөвхөн өөртөө шингээж авахгүй бусдаа түгээе гэсэн нэг тийм ерөнхийдөө бол ойлголттой ирсэн. Тэгээд тухайн үед ясаа 2014 онд Монголд одоо бас л манай мэргэжлийн хэдэн залуучууд нийлээд M-Insert намайг Америкт байх уу ярихгүй. M-Insert гэдэг нөгөө өмнө ярьжсэн сэрэлтийн Монголд хөлбөрийг байгуулад. Тэгээд яг судалгааны институт гэсэн үг үү те одоо яг судалгааны институт бол биш. Яг ер нь бол тодорхой хэмжээнд чигүүрхт нь бол байгаа. Гэтэ үндсэн үүрэг нь болохоор ерөөсөө гал команд тахгүй. Emergency болоход response үзүүлж явах хэрэгтэй. Тийм гал команд дэлгүүрхтэй байхгүй. За. Тэгэхээр өөрөөр хэлбэл судалгаа энэдрийн юмуд нь бол байж ин emergency болохоос proactive хамгаалж явах хэрэгтэй тодорхой төвшөнд олон нийт компьютер emergency үүсгэж те улс даяараа интернетийн сүлжээний асуудал үүсгэж. Тэгээд тухайн үед би намайг ирээд байсан. Тэгэхээр юуны MSRT хэд маань болохоор одоо намайг ирэхээс өмнө болохоор MNSEC гэдэг тийм конференц зохион байгуулад харуулсан гэдэг одоо нэг ethical hacking competition гэж байдаг байхгүй. CTF capture the flag гэж хаяа нэрлэлтэй. Тэгээд харуулсан гэдэг нэртэй тийм ethical харуул юу гэнэ? Харуул занг. Харуул занг. Тий. Харуул занг мэдхүү. Дээр юу нэг ойлголт. Одоо нөгөө анхуд нь сонсч байна. Border patrol гэхгүй юу юм бол. Монгол үгийн барь чамд одоо хайлтгаарч тэгээд хийцэн байсан. Тэгээд 15 онд намайг яриад байсан чинь намайг нэгдэчгээд нэгдэж байхтай оролцооч. Би ч өөрөө айгуу дуртай байсан. Тухайн үед Америкт нөгөө сэртэй холбоотой байсан гэж хэлэхгүй. Буцаад энд юмд ч гэсэн айлгах оролцоо гэдэг. Амар хэм олж аваад ойлгочоод мэдчихэд буцаж ирж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд MSRT бол одоо ерөөс цэвэр боломж ирээсэн. Одоо манайхан нийлээд нэг 20 гаруй залуучууд байгаа байхгүй үндсэндээ бол тэр дунд цалин авч байгаа хүн байхгүй. Ерөөс үндсэндээ бол ерөөс юуны сайн дурын цэвэр сайн дурын. Тэгэхээр бид нар айл болоход амьдаа нөгөө institutionalize хийх гээл те. Одоо юу гэдэг бидэд ингээд гогширцэн хойнд унтарчихгүй гэдэг те. Институтуудаа цаашаа ингээ хөгжөөд яваасаа гэдэг тийм хэлбэр рүү оруулах гэж үзээд л байгаа юм л та. Гэтэ тэгэл манайд нэгдүгээр ойлголтын зөрүү айгүй их байна. Хоёрт нь болохоор өсөө тэгэл санхүү манхүүгийн асуудал хэллээ шүү дээ. Өөрөөр хэлбэл компаниуд юугаа шинэ компьютер бараг авч чадахгүй шахаад компьютерийн emergency болоод манайтай listing to worry about. Тэгээд яг ерөөхдөө бол тийм байдалтай явж байгаа. Тэгээ MSRT-ийн удирдах зөвлөлт 2015 онд сонгогдож орсон. Тэгээд тэрнээс хойш бол MSRT дээр нэлээд ажлууд хийсэн. Бид нар 2 ч удаа харуул занг MSRT конференцуудыг зохион байгуулсан. Одоо 17 онд бас дахиад уламжлал 9 сар зохион байгуулсан. Гал унтрах ажил хийж ирсэн тэгээд яг хэд хэдэн тохиолдолд бол байсан. Гэтэ тэрийг бол ярьж болохгүй тий. Үндснээ аюулгүй байдлын асуудал тийм зүгээр илүү бизнес юм үздэг. Тэрнээс бүр тийм амар байгууллага дээр очиж хийж исэн юм байна тий. Ерөнхийдөө бол тэрнээс шууд бүр амар одоо юу гэдэг засгийн газрын төвшөнд emergency дээр бол одоохондоо ажиллаж үзээгүй. Тэгээ тэрмд зориулсан засгийн газраас бол одоо кибер аюулгүй байдлын газар гэдэг тусдаа бас бүтэж байгаа шүү дээ. News CGM нэг хаагцсан байсан чи мэдхүүгүй юу? Хэдэн онд? Саяхан 2013 онд ч юм 14 онд. 12, 13, 14 онд идэл нэг 100 байсан шиг санаж байна. Нэг удаа News CGM-ийн ороод ингээ харсан чинь шууд нөгөө гарчгууд нь өөрчлөгдсөн байдаг. Ардсан намын пиацтаа нар гэдэг амар артиклууд ингээ тавьсан байсан. Тэвэр гайхаад вирус дээр харж байгаа юм. Нэг тийм болсон байсан юм болоо. Тийм, тэрийг тэгээд нөх амар сүртэй тухайн үед нь асуудал гэж авч үзээгүй вирусээр гайхаад шууд зүгэл хараал мараалтайгаа л шууд тийм артикл тавьсан. Ардсан намын амар болсон нэг тиймэрхүү News CGM дээр болсон. Тэгээд News CGM-ийн нэг л амар хаагцсан билээ. Тэгээд бодвол тэгээд Reddit-тэй л хэдэн залуучууд л байсан биз. Яг зүгээр манад болохоос зүгээр миний ажиглаж байгаагаар болохоор Монголд одоо cyber emergency гэдэг бол Америкийн төвшөнд бол ноцтой асуудал биш байхгүй нэг талаас бол. Юу гэхлээрээс
Монголд одоо юу гэдэг cyber security-гээс болоод одоо хүн бүр өөх дээрээ тулах тохиолдол харьцангуй бага. Kinetic effect нь бага байхгүй. Би харьцангуй хамаагүй цаасаар явж байгаа. Тэ? Манай захиргаан станцууд аналог системтэйг шахаа явж байгаа. За дижитал байж магадгүй л би мэдэхгүй байна. Гэхдээ яаж л интернетний хүчрэгөө холбогдож яаж байгаа. Тэ? Манай эмнэлгүүд хүчрэгөө ахтар интернет холбогдчиход нөгөө амьсгалын аппаратыг интернетээр унтраачиж болохгүй. Тэ? Америкт бол энэ бүх асуудал байгаад байгаа байхгүй. Aviation бүх юм ингээд хоорондоо холбогдсон. Тэр нь өөрөөсөө буцаагаад бүх юмных нь эмзэг цэг нь болчиход байдаг. А Монгол болохоор нэг хоцрогдлынх нь давуу талч гэх юм уу тийм бол нэг талаас байгаа. А гэхдээ нөгөө талаас болохоор бид хүссэн үсээгүүд тийш орно шүү дээ. Тийм. Хүссэн үсээгүү юм хөгжинэ. Хүссэн үсээгүү бид нар аналог системээ дижиталаар солино. Хүссэн үсээгүү хол байгаа юм а бид нар юугаар асааж унтрах хэрэгтэй байна. Тэр чиглэл рүүгээ ороод ирэх дээрээс бид нар Америкийн гаргасан алдааг л давтахгүй байна. Тэн дээр л анхаарах хэрэгтэй. Тэрнээс ч бол одоо юу гэдэг айхтар юуны юм бол гайг байх гэж би бодож байна. Одоо юу гэдэг юм бэ? Яг өнөөдрийн байдлаар бол тийм жишээ нь яг cyber threat гэдэг юмнаас болоод хүний амнаас нь хүрэх хэмжээний юм бол тийм амар өргөн хүрээтэй adopt хийж амжаагүй байгаа. Одоохондоо бэлдэж эхлэхгүй л бол тэгэл нэг муухай юм болно. Тэгэл тэрэн дээр нэг реактив юм үзүүлэл. Одоо юу гэдэг манай дээр жишээ нь хамгийн эмзэг хитэн зэвүүд маань болохоор банк, оператор компани тэрсэн тийм газрууд байгаа. Өөрөөр мобайлууд үү. Би харин тийм түрүүн бас яг тэгж бодож ирсэн юм. Монголд яг нөгөө мэдээлэл аюулгүй байдал дээр аягүй сайн ажиллах шаардлагатай байгууллагууд гэх юм бол банкуд энэ тэгээд тэрэн дээр ч гэсэн миний бодлоор бас гайгүй ажиллаад байгаа юм болов уу гэж бодож байлаа л да. Юутэй POS-оос илүү энэ мобайл шилжүүлэх системүүд бол аягүй сайн хөгжсөн юм шиг байна. Мобайл аппликейшнууд хоорондоо ингээл гүйл гүмэлгээ хийхэд бол тийм сая төгрөг дотор бол өдөртөө ч яг тэр дорол орчдөг. Тиймэрхүү арга хэмжээнүүд аваад аппликейшнууд одоо энэ аппликейшнгүү банк гэж Монгол баг байхгүй шүү дээ. Яг жижигүүд нь бол байхгүй л байгаа л да. Том нөгөө юунууд нь голомт тодалтай хас банк гэдэг нь бол бүгд тэр өөрсдийнхөө аппликейшн, төрийн банк хүртэл өөрсдийнхөө аппликейшнтэй. Тэр мөр ингээд хөгжиж яваад ирэхлээр амар аятайхан юм шиг. Тэгээ бодвол амар аюулгүй байдаг бахал гэж бодчихлаа л да. Гэтэ олон талтай шүү дээ. Ер нь бол юу гэдэг нэг юу гэдэг вэ? Security гэдэг юм чинь болохоор нөгөө талд нь хоёр юмны одоо trade off гэдэг вэ? Usability, performance, security. Өөрөөр хэлбэл энэ гурвын балансыг болгох хэрэгтэй байна. Usability аягүй их байгаад байна шүү дээ. Security муудад эхэлдэг. Магадгүй performance бас их өндөр болоод гэх юм бол security муудад эхэлнэ. Энэ гурвыг яаж нэг тийм optimal баланстай барих вэ гэдэг нь зүгээр яг гэж байна. Одоо өөрөөр хэлбэл хүнд ашиглахад хялбархан байх тусмаа эргээгээд security-гийн асуудал гарах магадлал өндөр. Тэ? Тэнгүүд security-гийн итгэж хангалтж штэ. Тийм. Пассворд асуугаад өөр олон юм асуу. Нөгөө usability ч юм буудаа явчихж байгаа. Нөгөө хүнд ашиглах юм төвхтэй болоод эхэлнэ. Тэгэхээр юунд яаж ашиглаж ийнэ гэдгээс шалтгаалаад систем өөрөө security-ийн чухал уу, usability-ийн чухал уу, performance-ийн чухал уу, эдрийг ингээ prioritize хийж баланс хийж байгаа. Гэтэ миний бодлоор нэг л угаасаа ингээл хүн төрөлхтнийхаа хөгжил нь ингээл явж байгаа юм чинь компьютер эдэртэй ингээл интернет, security гэдэг асуудлууд бол айгу чухал асуудлууд болж хуурах ёстой. Яг Монгол яг сайн мэдгүй байна. Ер нь дэлхийд даяар бол энийг бол өргөн хэмжээнэгээ хүлээж аваагүй юм шиг л байгаад байгаа байхгүй. Жишээл Gmail, имэйлийг бол ингээл амар хэдэн тэрбум ашиглаж байна. Яг имэйлийн мэдээллийн аюулгүй байдал, encryption-ы асуудал ингээл үүсэн гот чинь тэр болгон байдгүй юм шиг байгаа. Дорхноо хакалтаад тэр мэдээллийг авахд бол аюу амархан байдаг гэж би ойлгоод байна. Тэгүн гутаа чи нэг технологийн аюу өөр өнцгөөс нь яриад. Бас гэж тийм юу биш надад ч бод. Асуудал нь арай олон доо. Би харин ингэж ойлгоод байсан байхгүй. За Монголоос би Gmail ашиглаад Америк руу имэйл явуулахад би чинь Gmail-ийн нэг серверийг хаана нэгтэй нэг газар ашиглаж байгаа шүү дээ.
эндээсээ тэр сервер рүү Gmail-ийн сервер рүү холбогдохын тулд энэ чинь Mobicom-ийн серверээр дамжиж байгаа билүү дээ. Үгүй. Юу эднэр 3G-ийг ашиглах бол дамжихын үед бол дамжиж байгаа. Гэхдээ зүгээр Gmail-ийн жишээн дээр заяа. Ер нь их томоохон email vendor-ууд бол бүгдээрээ нөгөө нэг SSL encryption гэдэг юм л дэмжиж байгаа. Тэр нь болохоор чи юугаа браузераа харах юм бол HTTPS гэж байгаа. Тэр ямар баталгааг өгж байгаа юм бэ гэхээр чиний компьютер дээрээс Gmail-ийн сервер хүртэлх тэр хоорондох communication-ыг хооронд нь tamper хийх боломжгүй гэдэг. Хооронд нь snip хийх боломжгүй гэдэг тэр баталгааг өгж байгаа. Нөгөө утаснаас явъя гэдэг. Ялгаагүй. Ерөөсөө гар утсан чинь апп дээр чинь тэр SSL дэмжиж байгаа юу эсгээс нь шалтгаалаад тэр хүртэл communication болоод encrypted гэж байгаа. Email бол өөрөө аюулгүй байдлын эрсдэл мөн. Гэхдээ технологи нь за мэдээж хэрэг бод perfect биш асуудлууд бол байгаа. Илүү том асуудал нь юу гэхээр хэрэглэн дээр. Юун дээр нэг үг өгдөг штэ. Weakest link insecurity is human. Тэр өөрөөр хэлбэл email нь тэнэг биш байхгүй. Ашиглаж байгаа хүмүүс нь тэнэг байхгүй. Ойлгож байна. Email дээр дандаа асуудал үүсдэг нь юу гэхээр ашиглаж байгаа хүнээс шалтгаалж байгаа. Сул пассворд тавих гэсэн тиймэрхүү асуудлыг яриад байна үгүй. Үгүй. Буцаагаад юу гэдэг. Spam mail нэ. Вирустэй. Линкэн дээр дарах. Өөрийнхөө email-ийг compromise, account-ыг compromise хийх магадлал нь хэрэглэгчээс л хамгийн хамааралтай. Би мэдээж технологи талд нь асуудал байхгүй гэсэн үг бол биш. Байгаан үед бол байгаа. Гэхдээ илүү том асуудал нь хэрэглэгч талтай. Энэ Proton Mail гэж сонссон уу? Proton Mail гэдэг нөгөө CERN гэдэг институт байгаа шүү дээ. Европт. Тэн дээр л нэг эрдэмтэн байгуулсан юм байл л. Тэгээ Proton гэдэг Proton Mail гэдэг. Серверүүд нь бүгдээрээ Швейцарт байдаг. Харьцангуй хамгийн одоо юу гэдгийг privacy талаас нь бол хамгийн secure гайгүй гэсэн газар гэдэг. Тэгээ сервер нь өөрөө яг ингээд дуулан доормоор гэдэг чиглэлээр ингээд амар юм ярьж байгаа юм л да. Тэгээд хамгийн гол нь end-to-end encryption те PGP гэдэг байхгүй. Pretty good privacy юу лээ. PGP end-to-end encryption бүх юм хийсэн байгаа. Тэгээд Proton Mail-ээс ондоо email сервер рүү email явуулах юм бол одоо Proton-оос Gmail рүү явуулах юм бол пассвортаа явуулж болдог. Тэгээд нөгөө талд нь Gmail-ийг хүлээж авчиад дэлгэхийн тулд би тэр үнтэй өөр нэг ус аргаар холбогдоод пассвортаа солилцох хэрэгтэй. Ингээл амар супер secure юм яваал тэр нь юу гэж хэлж байна. Яг PGP буюу Pretty Good Privacy бол айгүй олон жил болж байгаа технологи шүү дээ. Өөрөөр хэлбэл centralized secure одоо бидний ашиглаж байгаа тэр HTTPS гэдэг байгаа тэр public key infrastructure гэдэг юу ч юм болох тэр centralized certificate authority гэдэг юм дээр үндэслэдэг байхгүй. Тэр маань болохоор юу гэсэн үг гэхлээрээ нэг юм төвлөрсөн одоо нэг газар төвлөрөд нь штэ. PGP-ийн онцлог болохоор дистрибьютд байхгүй. Төвлөрөл байхгүй. Гэдэг утгаараа хин нэгэн одоо чи нөгөө биткойн усын одоо Монгол төгрөгч байт юм уу тэр хоёрын ялгаа гэх юм бол нэг нь distributed нөгөөх нь centralized гэж ялгадаг шүү дээ. Тэрнтэй адилхан. За дараа нь биткойн дээр асуух юм байна. Зүгээр юуны хувьд гэх юм бол тэр PGP-ийн хувьд гэх юм бол технологи нь бол ер нь бол нэлээд найдвартай нэлээд сайн. Гэхдээ trust гэдэг модаль төрдөг. Хүмүүс чийдэг л одоо юу гэж аль email сервер хамгийн боломжтой user friendly ашиглахад гайгүй гэж зөвлөх үү? Юунд ашиглаж байгаа чинь шалтгаалж. Чи зүгээр л найз хүн рүү мэйл өчөж байгаа Gmail зүгээр шүү дээ. За би амар ингээл тагнуул юм хийж байгаа л яг. Тагнуул юм хийж байгаа чамд имэйлээр битгий л. Шинээр ийм нэг юу байсан сая би нөгөө Трампын асуудлыг би болоод ингээл өдөр болго хараад Reddit тэгэл хэрэгтэй хэрэггүй мэдээлэлээ уншаал яваад байгаа байхгүй. Тэгээ нэг ийм мэдээлэл байсан Paul Manafort гэдэг нөхөр байгаа шүү дээ. Надаа энэ амар сонирхолтой санагдсан байхгүй. Paul Manafort нь Trump advisor хийж исэн, campaign advisor зөвлөхөөр ажиллаж исэн. Бас Оростой бол амар холбоотой болж тарж байгаа байхгүй. Украины Ющенко болов Янукович жилөө. За тэрнийг ерөнхийлөгч байгаа нэгэнд ингээд political юу хийжсэн, pro Russian ерөнхийлөгч нэгээ зөвлөх хийжсэн нөхөр байгаа байхгүй. Тэгсэн чинь охиныхан text message-үүдийн хакерууд хаклаад онлайн тавьсан байгаа байхгүй. Тэгээ тэр мессежүүд дунд нь болохоор амар
олон юмнууд байгаа нь л да. Медиа эднэр бол сенсацлах нь бол ингээл юу яжсэн Оросуудаа гэсэн нэг тиймэрхүү холбоотой юм дээр яриад байгаа байхгүй. Миний нүдэнд юу баригдсан бэ гэхээр нөгөө охин чинь аавыгаа бол тэгж хэлж байгаа байхгүй. Нөгөө Оросуудаа амар shady юм яриад байна. Тэгээд яаж ашигладгийг драфт имэйлээр ашигладаг гэдэг гэж байгаа байхгүй. Тэгээ бодоод үзсэн чинь имэйл хоёр сервер хоорондоо ингээд имэйл явуулахар болно шүү дээ. Тэр чинь бол хоёр аккаунтаас нэгнээс нөгөөх нь л имэйл явуулахад бол сервер мэрээр дамжаад байгаа байхгүй. Драфт имэйлээр явах юм бол амар боломжийн юм шиг санагдаад явцсан шүү. Драфт имэйл гэдэг. Тийм. Яагаад вэ гэхээр нэг аккаунт нэгээд хоёр хүн тэр аккаунт дээр хоёулаа пассвордыг мэдж байгаа. Тэгэн гот эхнийхээ үнэн оронгуудаа имэйл бичин гутаа явуулахгүйгээр зүгээр драфтер хадгалцдаг. Тэгэн гот нөгөө хүн тэр аккаунт руугаа холбогдсон гутаа драфтаа дэлгээд имэйл уншин гутаа устгаад дахиад нэг драфт хийчихэд тавьчихдаг. Тэгэхээр яг тэр нөгөө имэйл сервисийг үйлчлэгээ үзүүлж байгаа компанийн сервер дээр л байдаг. Гэхдээ тэр нь драфт байгаа учраас бас тийм ч амир юу байдаг байх л та. Хадгалагдгүй болов гэж бодод байгаа байхгүй. Юу яг зүгээр надад бол данаас зүгээр юу дээ. Нөгөө мэдээллийг болохоор ерөөхдөө хоёр ангилаад байгаа байхгүй. Data in transit. Data in at rest гэдэг. Тэгэхээр одоо юу гэдэг чиний ярьж байгаа тэр нөгөө юу бол одоо юу гэдэг серверийн оронд дамжиж байгаа ч гэдэг. Data in transit. Энэ болохоор нөгөө түрүүний ярьсан end-to-end encryption байна уу, PGP байна уу гэдэг бүх нь шалтгаална шүү дээ. Data at rest бол нөгөө хэрэглэгчээс шалтгаалж байгаа байхгүй. Paul Manafort өөр магадгүй зүгээр компьютер нь усалсан байхыг үсэхгүй шүү дээ. Цаад сервер нь өөрөө усалсан байх гэж үсв. Нөгөөдлийнх нь усвал ямар ч боломж байгаа. Тэгэхээр зүгээр ерөнхийдөө бол одоо юу гэдэг яг үндэ бол тийм нэг 100% security гэж хааж байхгүй. Нэгдүгээр зүгээр тухайн security-г одоо compromise хийхин тулд гаргаж байгаа effort нь өөрөө тухайн олж авах мэдээллийн үнцэнд хүрэх үгүй юу гэдэг асуудал. Тэр балансаар л олж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл чи юу гэдэг за Монгол улсын иргэдийн бүртгэлийн мэдээлэл одоо 3 сая хүний мэдээлэл. Чинийг одоо жишээ нь компани байсан бол хэдэн төгрөгөөр худалдаж байгаа. Тэ? Тэгэнгүүт за магадгүй одоо юу гэдэг 10 сая доллар худалдаж байгаа төсөөлөл тэ. Надад одоо 3 сая хүний мэдээлэл айгуу чухал хэрэгтэй байгаа учраас би ингээ маркетинг хийн яаж гэдэг тэ. За тэгэнгүүт за 10 сая доллар нөгөөч худалдаад авчлаа гэж 10 сая доллар худалдаж авахын тулд тэ чи одоо нэгсэндээ хакерууд 10 сая доллар төлж штэ. Нөгөө хүмүүс маань болохоор 10 сая долларт зарцуул явах хэмжээний тийм одоо датаг стратеги гаргаж тэ эксплойт энтер хийгээл буйн болж байгаа ямар ч нөгөөх нь олж ирнэ гэсэн үг байхгүй. Хэрвээ тэр нөгөө атак хийх юм маань хэрвээ тэр 10 сая доллароос авчих юм бол ямар ч утгагүй гайчиж байгаа байхгүй. Өөр хүмүүсээс илүү даваа авчиж. Нөгөө талд нь nation state байлаа гэж бод. Нөгөө cyber espionage гэдэг юм чи. Тэнгүүд за магадгүй хятадын засгийн газар те. Надад одоо энэ 3 сая хүний тухай мэдээлэл хэрэгтэй байна гэх юм бол тэнд бол тэр 10 сая гэдэг гапч шал үүргэлээ авчиж байгаа. Тэгэхээр тэнд болохоор эсэ нөгөө одоо юу гэдэг бизнесийн юунд ашигладаг нөгөө return of investment гэдэг юм шал бондоо төвшөнд яригдах учраас. Хинжсэн олон улсын улс төрийн аюулгүй байдлын геополитикийн төвшөнд тэр мэдээлэл чинь ондоо хөрөмлөгдөж явчихж байгаа тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр хадгалж байгаа одоо имэйлч байна уу, юу ч байна уу, тэр data at rest чинь өөрөө ямар үнцэнтэй байх юм бэ гэдгийг шалтгаалж тэрэнд таарсан л хамгаалтын механизм байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл тэрийг мэдээллийг хулгааснараа одоо олж болох мөнгнөөс нь л давсан хэмжээний хамгаалт байх гэдэг. Энэ манай энэ ISP-нүүд байгаа шүү дээ. Интернет сервис провайдерууд гэдэг. Одоо Univision, Magicnet өөр хин байдаг лээ том гарч байна. Skynet, Mobic-ийн бас байдаг шиг санаж байна. Эднэрийн хууль эрх зүйн орчин үйл ажиллагаа явуулж байгаа. Буюу миний асуух гэдэг юм. Би одоо интернетээр ингээд янз бүрийн юм ингээд үзчихлээ. Интернет сервис провайдер нь миний юу үзэж байгааг нь харах хэрэгтэй гэдэг юм. Чадах уу? Privacy ярьж байна. Тий, privacy-га ярьж байна. Авгүй бол ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ? Ер нь бол чадахыг л чадна.
хуулаараа бол би ирэх биш хаалттай байгаа бол би яг хуулийн нарийн мэддэг болох мэдэхгүй. Харилцаалал зохицуулах хорон дээр тодорхой хэмжээний бол хязгаарлалтууд бол тавьж өгнө гэсэн байх хэрэгтэй. Гэхдээ нөгөө талд нь бол хэрэгжилтийн бас хяндаг мяндаг гэдэг бас нэг ондоос яг тодорхой тэр болоод тусдаа асуудал бол авчихна. Нөгөө талаас нь бол наадхан дээр чинь санаа зовдөг юм өгөхлөр байсан. Хууль хүчний байгууллага. ISP өөрөө чиний тухайн мэдээлэл цуглуулад бол нэг ач холбогдол байхгүй. Гэхдээ яг надад чиглэсэн рекламнууд цацах ч юм уу юу гэдэг. Би хэрвээ Univision ашигладаг байж байгаад юу байхгүй. Univision-ийн интернет ашигладаг байж байгаад дараа нь Univision-ийн тэр нөгөө кабель телевизийг үзэхэр болвол тэдний нэг суугийг үзэхэр байх юм бол яг надад чиглэсэн тиймэрхүү төрлийн рекламнууд явуулж болох байхгүй. Яг нь зарчмын үед болно. Гэхдээ тэр маань өөрөө юу гэжтэй. Тодорхой хэмжээнд бол яг би бол за тэр хүчний байгууллага гэж байна. Тэр яриад байгаа. Тийм хүчний байгууллагын хувьд яг зүгээр миний хувьд одоо санаа зовхон цааш юм. Гэхдээ зүгээр яг би бол түр засагтаа итгэдэг. Ирэх биш зүгээр одоо дисклеймерийг л нээж гисэн хийж дисклеймер бол хийчихээ. Би итгэдэг шүү. Хичнээн хууль зөрчилгүй иргэ. Хичнээн одоо юу гэдэг олон янзаар ингээл хэлүүлдэг ч гэсэн одоо бас тодорхой хэмжээнд бол нэг төрийн ноёноор өгдөг юм бол байгаа байх гэдэг. Ямар тодорхой төвшөнд те. Би бол одоо юу гэдэг нэг амар одоо юу харалт нь орчхоор том итгэх гэж бол өөрийгөө бодохгүй тэгэхээр гайг байх гэж бодож шүү дээ. Зүгээр юуны хувьд гэх юм бол асуудал нь юу гэхлээрээс зүгээр миний ажигласнаар болохлээрээс хин нэгэн хүнийг таних чагнах боломж нь Монголд аюу нээлттэй байхгүй. Яг хууль хүчний зүгээс харахад засгийн зүгээс хууль хүчний байгууллагын зүгээс. Би бол тэрэнд нь илүү санаа зовдөг. Яг хуулиараа ч тэр процессын хувьд ч тэр юунд одоо технологи тэр боломжууд нь ч гэсэн Монголд бол илүү нээлттэй. Нээлттэй гэдэг нь хуулийн зохицуулалт нь тодорхой юм байхгүй болох зэрэг тодорхой байхын хувьд бол байгаа. Гэхдээ иргэдийг заскаас хамгаалсан хуулийн зохицуулалт аюу бага. Гэж л би ойлгоод байгаа. Өөрөөр хэлбэл. Тэгээ наад чинь бол хууль чинтэй л ярихгүй бол тий хуульч хүн бол яг нэг технологи талаас нь технологи талаас хийхэд бол ямар ч асуудалгүй юм нэ. Тий технологи талаас ерөөсөө юуны прокурорын нэг бичгтэй байхад ISP дээр очиод чиний юу хийж байгаа бүхнийг мэдэх боломжтой. Энэ дугаарт энэ хэрэглэгчийн ямар вебсайт орж хараад байна үзээд байна гэдэг бүгдийг гаргаад иргээд. Гэхдээ ийм тэн дээр болоо жишээ нь нөгөө нэг түрүүний яриад байгаа HTTPS гэдэг юм чи. Тэ? Тодорхой төвшөнд бол хамгаалалт мэдээж хэрэг ядаж чиний Gmail-ээр хэн рүү яаж мэйл өгч байгаа гэж юм бол харна. Ямар мэйл явуулж байгаа гэдэг. Гэхдээ чамаагүй ямар ч мэйл рүү орсон байна гэдэг ч юм бол харна. Тий. Gmail руу холбогдсон байна гэдгийг л харна. Эндээс зүгээр яг гарцуулах гарцсан болох дээрээс нөгөө нэг тоор гэж нэг юм яриад байгаа шүү. Тий. Тэгэхээр тоорыг болох дээрээс хүмүүс VPN гэж ойлгоод байдаг байхгүй. VPN тоор хоёр бол арай өөр. Ер нь бол нэг юм гэдэг арай онд. VPN бол commercial юм. Тоор бол одоо юу гэдэг free одоо community service. Тэгэхээр би бол зүгээр privacy-гийн хувьд бол би тоор бол одоо жишээ нь очиргүй Америкийн засгийн газар ч юм уу Хятад засгийн газраас хамгаалж чадна гэж бодохгүй байна. Гэхдээ Монголын засгийн газраас бол хамгаалж байгаа гэж бодож байна шүү дээ. Тэгээ өчнөө сая хүн хэрглэж байгаа бол тэр сая хүнийх нь нэг нь байхад бол асуудалгүй. Хэрвээ яг targeted хэрэглэгч байх юм бол тоорын зүгээр ажилтг зарчим нь юу гэхлээрээс чи тоор гэдгийг яг юу яриад байгаа гэдгийг нь манай сонсогчдод нэг жоохон тайлбарлаад өгч. Тоор гэдэг нь болохоор юу байгаа? Одоо үндсэндээ одоо зүгээр л Tor браузер гэж браузер л байгаа. Чиний интернет орж байгаа privacy-г хангах зорилготой. Тэр нь яадаг вэ гэхлээрээс интернет өөрөө яаж яадаг вэ гэхлээрээс node to node гэж явдаг байхгүй. Нэг node-оос нөгөө node руу ингээд үсрэдэг. Тэгэнгүүт яах вэ гэхлээрээс Tor-ын хувьд болохлээрээс одоо чи түрүүний ярьсан шүү дээ HTTPS communication байгаа бол чамайг Gmail руу холбогдож байгаа ч юм бол харахгүй юу хийж байгааг бол харахгүй байхгүй. Тэгэнгүүт Tor-ын хаасайгүй одоо нөгөө community сайн дурынхан ажилладаг серверүүд байдаг байхгүй. За ус болгонд нь цааш юм. Гэхдээ хөгжингөө олсод бол ер нь нэлээд олон газруудад ингээд нөөдүүд байгаа байхгүй. Тэгэхээр чиний юу хийх вэ гэхээр чи Tor браузер татаад суулгачлаа гингүүд чиний Tor браузер чинь хамгийн одоо optimal location-ыг хайж олоод за Монголтой хамгийн ойрхон магадгүй за юу Германд байгаа сервер рүү чамаг шууд холбож байгаа байхгүй.
Чиний ISP юу харах вэ гэхлээрээс чамаа Германд байгаас нэг сервертэй холбогдоод байгаа юм байна гэж харна. Гэхдээ юу ярьж байгаа гэж юм бэ? Германд байгаа серверээр дамжуулаад өөр тийшээ холбогдож ийн гэсэн үг үү? Ер нь бол тэр бол VPN байхгүй. VPN гэж байна. Энэ амар ингээд нэг техникл амар чиний үед бол ингээд амар амарх юм яриад байгаа л да. Гэтэ нод мод идэр гэл иймэрхүү нэд чинь бол хүмүүс мэдгүй л байгаа юм л да. За юу нь би ингэж ойлгоод байгаа байхгүй. Tor browser гэдэг нь ашиглаж байгаа хүн болгоно өөрийн гэсэн одоо юу гэдгийг нэг identifier гэж хэлэх нь цаашаа 1000 хүн Tor browser ашиглаж байгаа бол 1001 дэх хүн тэр сүлжээнд холбогдлоо гэхэд тэр 1000 хүний нэг болж хувирж байгаа гэж л хараад байгаа байхгүй. Үгүй. Tor энэ өөрийнх нь тэр сүлжээ гэж яриад байгаа юм. Тэр нөгөө нөөдүүд нь ингээд нэгсэндээ нэг серверүүд байгаа байхгүй. Proxy серверүүд. Тэ? Улс болгонд ч юм ингээ хаасаагүй. Тэгэнгүүт чи одоо жишээ нь Монголоос Tor browser-т ингээд орлоо. За Герман руу чиний трафикийг шууд шидчихин заяа. За тэгэнгүүт чиний гарч байгаа трафик чинь Германаас гарч байгаа болж харагдана тийм үү? Чи тэгэнгүүт одоо зүгээр Америкт байгаа одоо Нью-Йоркт байгаа нэг сервер бол хандгаж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Германаас магадгүй үсрээд Японд руу үсэрч байна. Тэгснээр Японоос магадгүй одоо хаашаач үдээ. Арай нэг либерал улс за өмнөд Африк руу ч юм уу. Үсэрчээ. Тэгээ Нью-Йорк руу ч очиж тийм. Хамгийн гол Нью-Йорк ирж байгаа чиний трафикийг харангууд хамгийн сүүлд орж ирсэн трафик газар чинь өмнөд Африкаас орж ирж ийл гэж харах юм тийм. Тэгэхээр ингээд мангар олон ингээд нүүдүүдээр дамжиж яваад чиний трафикийг obfuscate хийж байгаа байхгүй. Баахан за дундуур нь баахан ингээд сүлжээл явчих байгаа юм шүү дээ. Буюу Монголоос Нью-Йорк руу холбогдох гэж байгаа бол Монгол талаас нь харахад бол хамгийн их ойрхон тийм холбогдсон улсаар харна. Тэр нь буюу Германы нэг серверлөө холбогдсон байна гэд. Америкээс нь харъя гэхэлэр нөгөөдөл нь Өмнөд Африкаас холбогдож байна гэд. Тэгүн гутаа энэ Өмнөд Африк Герман хоёр чинь Монгол дээр ингэж холбогдох ёстой гэд зангилагдж байгаа гэдгийг нь бол тодорхойлж чаддаг юм байна шүү дээ. Үгүй яа үнэхээр амар одоо юу гэдэг Осама бин Ладенсэн бол олж чадах бах. Гэхдээ 40,000 хүн ашиглаж байгаа бол 40 сая хүн ашиглаж байгаа бол тэгж тодорхойлоход тийм амарх юм биш. Тэгээ яг зүгээр буцаагаад нөгөө нэг юм болгон трейд оф юм болгон прайс дээ шүү дээ. Тэгэхээр чиний privacy тэгж хангаж байгаагийн прайс нь бодвол чиний интернет холбооч нэлээд удаан болно. Яг гайгүй юм байл шүү дээ. Мангар олон юмар ингэж дамжиж явж байгаа шүү дээ. Тэгэхээр харьцангуй гайгүй юм байл л дээ. Би Tor ашиглаж тийм үтсэн. За яаж байгаараа юу хоёлаа тэгвэл нэг 2 минут төр завсарлаад тах. За тийм. За ингээ welcome back. Колла залсан юм аа гэж. За яг сая ингээд нэлээд жоохон technical юмнууд нарийн мэрэгжлийн юмнууд болоод ирэхлээр ингээ цөөхөн хүмүүс ойлгох. Гэтэ яг сонсож байгаа хүмүүст бол эцсийн бүтээгдэхүүн талаасаа яг ингээ хүмүүст нь өөрт нь ингээд наалдах талаасаа гэдэг гэх юм бол хэрвээ интернет браузераар private байлгая гэх юм бол ерөнхийдөө бол Tor browser ашиглана. Onion гэдэг тий Tor browser Onion гэдэг буюу Mozilla Firefox-ийн юун дээр framework дээр тий тэрийг ингээд ашиглаж байгаад тийм Tor юм хийдэг юм билээ. Би харин гэхдээ нэг юм нь болохоор flash ажилладаг юм билээ тий. Гэхдээ ихэнх интернет чинь одоо энэ видео чинь бол флашаас нэг жоохон татгалзах тал руу ороод байгаа юм шиг үлээ тий. Тэгэхээр бусад нэг HTML видео дээр гэдэг юм бол бас үдэж болох юм байлээ л дээ. YouTube бүтнэр бол асуудал болсон тий. За тэгээд имэйл эднэр яг үнэхээр нууцлая гэх юм бол Proton миний мэдхээр бол Proton mail-ийг ашиглаж болно. Тэгээд тэр нэг Snowden-ийн асуудал ингээл үүсэл ингэж яхад чинь LavaBit гэдэг имэйл тийм хийсэн сүлээ. Тэгээ хаагдчихсан тийм. Тэгээ тэрний дараа гарлаа яг Proton mail гэл амар гарч ирэл. Тэр нөгөө юу кино вэ? Нэг хакертай кино чи юу вэ? Олон ангит кино. Нөгөө юу I'm Robot уу? Тийм. I'm Robot тий. Тэрэн дээр бол Proton mail-ийг ашиглаж байгааг гардаг штэ. Тэгээ имэйлийг бол Proton mail ашиглаж болно. Хүмүүс би бол тэгж зөвлөд тийм Proton mail ашиглаараа гэд. Яг нийт хэрэгжилж байгаа одоо интернет хэрэгжилж байгаа Монголд байгаа хэрэгжилж байгаа хүмүүс яг энэ мэдээллийн аюулгүй байдал талаас бол аюулгүй ч гэхээсээ илүү privacy талаас
нэг жоохон сул байгаа л байдаг юм шиг. Нөгөө тал дээр нь хин яаж харж үзэх боломжтой вэ гэдгийг ерөөсөө анхаардгүй юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр нь хэрвээ яг Tor браузер ашиглаж болно, Proton Mail ашиглаж болно. Гэхдээ нөгөө талынхаа аргумент нь болохоор хүмүүс би хууль усм хийгээгүй байгаа болохоор надад нуух юм юу ч байхгүй штэ гэдэг тийм юм гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэх юм бол чи зүгээр 0-д орох гэж байгаа бол зүгээр 0-ын хаалгыг нээлттэйгээр орлоо гэж байгаа штэ тийм. Хүн өөртөө яг 15 оны намар билүүтэй 100 баха. Ashley Madison гэдэг сайт Actus сонсон. Тийм. Ashley Madison-ы өөрийнх нь болохоор зүгээр юу нь болохоор юу байсан аахгүй. Нөгөө гэр бүлийн араар нь тавьж байгаа. Хүмүүсийн одоо нөгөө уулздаг сайт багийн те. Тэгээд тэдний хактуулаад яасан чинь амар том асуудал гарч иж байгаа байхгүй. Хактууд нь болохоор нэг үл Ashley Madison үгүй бол бид нар бүх хэрэглэгчтэй ч мэдээллийг ил олгож тавилаа гэдэг. Тэгээд нөгөө Ashley Madison хаагаагүй хэрэглэгчтэй мэдээллийг ил олгож тавьсан. Тэрнээс болоод одоо хичнээн гэр бүл салсан яасан эснийг болж төрөв юмд шүү дээ. Тийм бол те. Амийн оролцсон тохиолдол эднэргээл нэлээд гарсан шүү дээ. Тэнгүүд тэн дээрээс бол юу хөөхлөрөөс одоо шинэ үгдээ хүн одоо айгүй перфект хүн байж боллоо шүү дээ. Ерөөсөө хууль зөрчилдөггүй те. Одоо Монголд байгаа нөгөө хэрэгждэггүй ганц хууль болох сургуулийн орчноос 500 метрт тамхи татахгүй байх энэ гэдэг тэрийг хүртэл хангадаг хүн байлаа гэж бодъё. Тийм үү? Гэхдээ нөгөө талд нь хинт ч гэсэн ямар нэгэн байдлаар нууцлах юм байдаг байхгүй. Гэр бүл нь байна уу, юу нь байна уу? Санхүүгийн зүгээр өөрөө гаж томтой хажиж болно, сэтгэл зүйн асуудалтай хажиж. Гаж том гэж хэлээд яах вэ? Арай нэг жоохон ондоо төрлийн юу ч юм те. Нийгэм план зөвшөөрөгдөөгүй ондоо төрлийн санагддаг юм байж болно шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүнд бол нуух юм бол гарч иж л таараа. Миний зүгээр санаа зовдөг юм бол түрүүн цус дурдсан тэр нөгөө нэг хууль хүчний байгууллагууд одоо иргэдийн мэдээлэл рүү хандах боломжтой гэж яриад. Боломжтой ч байх бол тэ. Техникли бол боломжтой. Тэрийг нь болохоор хуулийн хүрээний тодорхой хэмжээнд зохицуулсан байгаа. Америкт болохоор хэд хэдэн хуулийн югаар хаалттай гэдэг юм. Нөгөө нэг юуны одоо үндсэн хуулиараа Fourth Amendment гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу тодорхой сэжиггүйгээр үндэслэлгүйгээр хин нэг үнийг тагн чагнах бол үндсэн хуулиар хаагаад өгсөн байна. Өөрөөр хэлбэл төрөөс иргэдэд үзүүлэх юу бол тодорхой хэмжээний хязгаарлалт өгсөн. Манайд бол яг тийм хязгаарлалтыг би олж хараагүй. Би сайн мэдэхгүй хуульч биш болохоор. Гэхдээ зүгээр одоо юу гэдэг би зүгээр гоо санаа зовоод байгаа юм те. Хин нэгэн дарах те өөртөө таалагдаагүй хүн ч юм уу те. Тагнах өөртөө таалагдсан хүүхнээс тагнах ч юм уу те. Эсвэл юу ч гэж болно шүү дээ. Тийм боломж нь байгаа юм биш байгаа гэдэг асуудал байхгүй. Хэрвээ тэр дарах таалагдаагүй болвол те магадгүй прокурорсны бичиг аваад тэр хүний юу хийж байгааг илрүүлэх боломжтой. Магадгүй тэр хүн айгүй тийм хуулийн дагавч гэдэг юм сайн хүн байсан байж болно шүү дээ. Тийм байсан байлаа гэхэд зүгээр л browser behavior-с нь ямар нэгэн ноото юм илрүүлээ тэрийгэ буцаагаад нэр үндэд нь халдах ч юм шүүх дээр зэрэг баримт болгож гаргах ч юм уу яаж ч болох байхгүй. Миний зүгээр бол арай илүү сэтгэл зовлон юм байна. Яг энэтэй холбогдуулаад юу гэхээр нөгөө нэг би нөгөө чамд сүдлээжсэн тэр нөгөө ocean model гэж ярьж байсан шүү дээ. Ярьжсэн ч нөгөө Facebook дээр бичсэн гэдээсэн. Ocean model. Тэ одоо яа би нэг дээгнүүд нэг юм дээрс уншиж ирснийхаа Facebook дээр зүгээр нэг товчхон сэрүүлээ өччихсэн. Одоо нөгөө сэтгэл зүйчд болох дээрээс тэр нэг ocean model гэдэг нэг 70-аад оны үед тийм нэг хүний одоо зам төлөвчтэй тодорхойлдог нэг тийм загвар боловсруулсан юм байна л да. Openness, creativeness юу ч үлээ ингээд ийм юута 5 шин чанараар. Тэгээ тэр нь болохоор ингээм мангар болон ингээл нөгөө Америкч ингээд self 5 шин чанараас тухайн хүнийг тодорхойлох хэн бэ гэдгийг мөн чанар нь хэн бэ гэдгийг тодорхойлох бүрэн болцоотой мэдээллийн 5 одоо үзүүлэлт юм шүү дээ. Тэнгүүд тэрийг нь болохоор одоо нөгөө анх гаргаж ирэхтэй болохоор нөгөө self assessment хийгээд нэг түмэн асуултанд хариулдаг шүү дээ. Тэгж жагаад нэг ерөнхийдөө болохоос ocean model дээр гаргаж ирдэг байсан. Одоо тэгсэн чинь юм хөгжөөд ирэхээр яах вэ гэхлээрээс хүмүүс тэр
өвшөнд өөрсдөө мэдээлэл өгдөг болчиход байгаа байхгүй. Facebook-ээрээ ч юм уу зүгээр геолокейшн юу ч үгүй. Айгүй олон янзаар бол одоо Facebook, Instagram, Twitter яг зүгээр сошиаллууд нэг тустай асуудал. Зүгээр л чиний утасны GPS асаалттай байна гэдэг чиний чамайг хаагур явж байгааг харах ч өөрөө мангар том мэдээлэл өгнө шүү дээ. Хаана ажилдгийг, хаана амьдардгийг, хаана хоолнд ордгийг, ямар цаг үед ордгийг, оройгоор арх пив ундаа хэрэгэлдэг юм уу, тийм. Тэгэхээр зүгээр яг миний хэлэх гээд байгаа юм юу гэхлээрээсээ тэр модель яг одоохондоо бол тэр айгу шинэлэг юм явж байгаа байхгүй. Сая сүүл Дональд Трампын сонгуульд ашиглагдсан гэж хил ам гаргалгаа. Яг ашиглагдсан хэсэг нь бол тодорхойгүй. Тэр Cambridge Analytica гэдэг нэг компани бол тэрийг бол бид нар ашигласан гэж одоо тий юунд ашиглаагүй гэдэг нэг амар сенсац үүсэл байгаа. Хоёрт нь ашигласан гэж яриад байгаа. Нөгөө талд нь болохоор өсөө тэр нь ашигласан байлаа ч гэсэн тэр нь сонгуулийн үр дүнд үнэхээр нөлөөсөн хэсэг нь бол мэдэхгүй. Гэтэ тийм боломж байна гэдэг чинь боломж байна тодорхой хэмжээнд байна. Тэгэхээр тэр өөрснийг ашиглаад жишээ нь одоо юу гэх гэдэг нь хэлээрээсээ за энэ хүн бол одоо тийм жаахан аимхай талтай хүн байна тий. Магадгүй энэ хүнд тий хятадаас одоо хятадаас айлгсан тийм мессеж өгөөд надад энэ хүн саналаа өгч магадгүй ч гэдэг. Ингээд тухайн хүний манипуляц хийх боломжийг нээж төмөр замаар танк орж ирэх боломжтой гэдэг тийм мессеж өгдөг тий. За эсвэл нөгөө талд нь амар тийм прогрессив хүн байлаа гэж боддог. Энэ хүнд ингээ айгуугай хөгжил төвчл уулуурхаа юу ингээ харуулаад байвал. Бас ингээ надад санагдаж байна. Хүн нөгөө масс коммуникашн буюу бүгдээрэнд нь адилхан мессеж биш. Хүн зөрөөс өөр мессеж өгöd хахаар тухайн хүний одоо ус төрчин юм тий ялах магадлалыг хэсгэн шүү дээ. Тий. Би тэр юуг Facebook дээр пост бичсэн юм уу гэхлээрээс юу хахгүй. Хэрв одоо нөгөө нөтус гэдэг байгаа шүү дээ. Тий. Нэм өртгийн алтан татврын урамшууллын систем гэдэг. Яг улс орныхоо зүгээс эдийн засгийнхаа зүгээс энэ бол зүг байж магадгүй. Би бол нарийн юм мэдэхгүй. Надад юу харагдаж байгаа юм бэ гэхлээрээс миний purchasing behavior-ыг судлах бүрэн боломжтой болгож байгаа. Хотгон пүрүү гэдэг хүн юун дээр мөнгө зарцуулдаг юм бэ? Юун дээр хаанаас хэдэн цагт яаж авч ин тэр болгоны кредит картаар бэлэн мөнгөөр юугаар авч бүгдийг мэдэх боломжтой юм тодорхой шүү дээ. Энийг мэдснээрээ юу авах вэ гэхлээрээс буцаагаад намайг нөгөө өвшин модульд оруулах боломжтой болоод эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө миний хүсээгүй улс төрч намайг манипуляц хийгээд миний саналыг татах боломжтой гэж байна. Тэгэхээр за яг энэ нотусын юм өндөр бол тодорхой төвшөнд зохицуулахад бол хийж өгөх өгсөн баг шиг байгаа. Одоо ашиглахгүй байхгүй гэсэн. Гэхдээ манай зүгээр тэрнийх нөгөө enforcement нэг өөр нэг дүр байдаг гэдэг юм дэггүй. Өөрөөр хэлбэл энэ датаг магадгүй ерөнхий сайд байж байгаа ерөнхийлөгчд нэг твшиж байгаа хүн ашиглая гэж үсэх юм бол тий. Бүрэн болцоотой байна. Болцоотой байхыг үгүйсэхгүй нууцарч байгаа. Тий. Тэр нь өөрөө бол айгүй том айгүй шүү дээ. Эвгүүл болчихж байгаа юм л да. Нэгсэнд өөрөөр хэлбэл бидний одоо нөгөө эрх чөлөө гэдэг юм чинь болохоор юун дээрээс бид энэ гэдэг уншчихлаа. Хүссэн юмаа хийх нь эрх чөлөө биш гэдэг байгаа байхгүй. Хүсээгүй юмаа хийхгүй байх нь эрх чөлөө. Тэгэхээр өөрөөр хэлбэл би тэр нэг ус төрчийг одоо ялчаасаа гэд хүсэхгүй байгаа юмыг надгүйгээр болгочлоо шүү дээ. Тийм үү? Тэр нь өөрөө миний эрхчлөөнд халдж байгаа асуудал юм байна гэж. Сонголтын эрхчлээнд тий. Дээр надад харин нэг нөхөр хэлжсэн байна. Бас нэг л яг нөгөө компьютер хакинг хийж яддаг нөхөр. Тэгээд нүүдийн аппликейшн гарч ирээд Android дээр гарч ирсэн чинь анх гарч ирсэн хувилбар нь болохоор ингээд доторх код ингээд задлаад ингээд хараад үзсэн чинь юу н даунлоад хийгээд ашиглаж байгаа хүнийхэн утасны дугаар, контактууд хаашаа яаж ирж ийн гэсэн иймэрхүү мэдээллүүдийг цуглуулдаг юм байна гэд. Тэгэхээр би Android утас ашигладаг болохоор би тэрийг ашиглах байлцсан гэд. iOS дээр бол гайгүй байсан гэж тэгчлээ л дээ. Гэхдээ дараа нь апдейт хийгээд ингээ явахдаа Android дээр тэр юмнуудын татдаг юмнуудыг ингээ болиулсан байлээ л гэл тийм юм ярьж илсэн л да. Яг тэр би зүгээр тэр нэг тийм санаатай үйлдэл гэж бодохгүй. Нэг тэр чинь бол нөгөө кодын задлаад харсан биш нөгөө суулгахт нөгөө ийм пермишн олохгүйгээд асуудаг шүү дээ. Тэн дээр нөгөө нэг ихэнх одоо зүгээр миний анзаарснаар бол Монголд ингээ нөгөө сүүлийн үед одоо ингээ гарч ирж байгаа апууд ч гэдэг юм те. Ялангуяа ингээ туршлагагүй ингээ ойд мод ч юм хийсэн байвал нөгөө бүх пермишнүүдийн дефолтор тавьчихдаг шүү.
тэгэхээр ерөөсө бүх юм авна гэж харагдаад байт. Тэгэнгүүт нөгөө хүнтэй болохоор сэжид дөрүүлээд. Би бол тэр нэг учиргүй санаатай гартай нэг хүн нөөдөөс аппликейшн ингээд намайг дахин хатаад байна гэж бол тийм хийсэн ч. Тэгээ магадгүй ихний релизээ гаргачаад те. Тэгээ анзаарангуудаа нөгөө талыгаа зассан ч юм уу тийм хөрөлт гарсан байж таа. Гэтэ битгий чи тэгээд юу гэж зөвлөж байгаа? Үгүй зүгээр тэрийг битгий бүгэлж өг гэж байгаа. Би бол жишээ нь хөвдөө бүгэлд. Би одоогор бол огт бүртгэлгүй. Зөвлөгөө өгөхгүй байгаа ийм юм болж байгаа шүү гэдгээл мэдээлэл өгч. Зүгээр мэдээлэл өгч байгаа. Хүмүүст өөрийнхөө сонголтын асуудал. Тий. Тэр шиг би одоо нэг амар гүрүү очиж зөвлөгөө өгөх хэмжээнд очив. Тэгээ татархан буцаалтыг авахгүй л гэж байгаа юм шүү дээ. Ер нь бол тий. Ер нь бол тий. Би сард гэнэ одоо жилд одоо юу гэдэг нэг хэдэн дөрөвний бодолтой авалт гэдэг. Тэрнээс одоо хэдэн дөрөвний буцаалт авалт би бол нэг тэрэнд бол I can live without that. Юу чи бас нэлээд номнод орч ирсэн билээ тий. Яа залуу хаа янз бүрийн юм хийж үзсэн. Нийтдээ хэдэн ном орчлоо? За яг би бол бие дааж тангаруул ерөөсөө хийж байгаагүй. Дандаа багаараа хийжсэн. Босод хүмүүстэй хамтарчсан тэгээ хамтарч нийтдээ хэдэн тийм төсөлт. 3 ном дээр бол яг миний нэр орсон. Юу гэд нөгөө нэг Непкогоос ч одоо 10 онд гарч 11 онд гарч ирлээ. Британика гэдэг энциклопедийг монголоор орчуулж гаргаж ирсэн шүү дээ. Тэрний зүгээр IT-ийн нэр томьёонуудыг талын би орчуулсан. Талын дахиад нэг юм байна. Тэрэн дээр бас миний нэр утлаа орсон. Арай илүү одоо зүгээр хамгийн анх 2007 онд тухайн үед чинь нэг амар модонд ороод байсан юм байна. World is Flat гэдэг. Thomas Friedman ном. Тэгээд тухайн үед оюутан байхдаа саваг үтж уншичаад хийгүү таалагдаад. Тэгээ орчуулах гэж үндсэндээ 6 сарын ажил болоод. Тэгээд чинь би өөртөө юу паблишер болоод бүх өөрөө эвлээ ихмэх бүх юм бэлдээд ер нь тэгэл зүгээр хэвлэх мөнгө төгрөгөө хүртэл өөрөө олоод тэгээд боо юм болж байгаа л эвлжлээсэн л тэгээд дистрибьюшн хүртэл би өөрөө хийжсэн тухай. Мөнгө хийх зорилгоор юм уу? Яг ямар учиртай ингээд ном орчуулад. Үгүй яг зүгээр юуг болоод World is Flat-ыг бол юу байгаагүй. Их тийм яг ямар зорилгоор орчуулсан нь би өөрөө сайн. Зүгээр л надад таалагдсан. Бус хүмүүс уншаасаа л гэж үзсэн. Ер нь бол номных яг цөөхөн идэв үйлбэрт ингээд тайлбарлая гэвэл яг тэр энэ ном чи өөрөө бол 2005 онд гарсан юм баггүй. Би 2007 онд Монголд гарч ирсэн. Одоо тэрийг ярих юм бол хүмүүсийн хөхнээ төрнөлтэй. Яг тэрээс одоо бидний хэвийн энгийн амьдралын хөвшил болцсон асуудлуудыг тухайн үед бол ингээд амар шин юм болгож гаргаж ирж байсан. Тэгэхээр 2005 онд өнөөгийн бидний ашиглаж байгаа энэ технологиуд бол Америк ч гэсэн цоо шин юмнууд байсан шүү дээ. Тэр яг ном нь яг юу гэж хэлж байгаа? Номны өөрийнх нь зүгээр утга санаа бол энэ одоо нөгөө нэг интернет гэдэг ерөөсөө дижитал технологи интернет гэдэг маань өөрөө хүнийг Америкт байна уу, Энтэгт байна уу, Хятад байна уу, Монголд байна уу яг ялгаагүй адилхан хавтгай юм тоглоомын талбай дээр гаргаад ирсэн. Бүгд ижилхэн гараанаас ижилхэн нөхцөлтөөр явах боломжтой болгож өгч байна гэж. Үндсэн мессеж нь бол тэр. Өөрөөр хэлбэл нөгөө 2000-аад оны үед .com boom нөгөө юунд Америк дахь софтверийн юмуд айгүй хэмжээгээр интегрүү аутсорсинг хийгдсэн. Номын зохиогч бол анх ерөөсөө тэрийг хөөж явж байгаа л энэ юу нэг болоод байгаа юм бэ гэж явсан чинь Америкээс гадна айгүй том дэлхий байдгийг мэдсэн юм билээ л дээ. Тэгээд тэр дэлхийд Америкээс бас нэг дутхгүй яваад байгаа юм байна гэж дүгнээд тэгээд бид нар ер нь болоод Америк өөрөө тэсжүүлдэхийн тулд бид нар одоо энэ хатгаа дэлхий дээр арай илүү хийж байгаа. Америкнууд дээр бүгдээр тэгдэг шүү дээ. I'm going to save the world. And by world I mean America гэдэг. Тэгэхээр харин ертөнцөө бол Америк гэж лайдаг өөрөө зүгээр мэдгүй над ч гэсэн бас тэгж л харагддаг байсан. Монгол ч гэсэн тийм үстэй. Дэлхийг аварна гэдэг нь бол Монголыг аварна л гэдэг л хэлж байгаа. Тэгээд яг тухайн үед ингээд би яасан тэгээд 2007 онд оюутан байсан нэлээд юм болж зохиогч ирэхэд болж агаад тэгээ Монгол руу орчуулна гэж нэлээд юм болсон. Тэгээд хэд хэдэн бас үеийн залуус найзууд сүултээ бид нар сайн найзуудж болсон. Тухайн үед анх нэгдэл
ер нь бол хийсэн. Хүмүүст бол нэлээд хүрсэн юм шиг байгаа. Миний баримжаагаар нэг 3000 орчим борлогдсон байхгүй. Тэгэхээр 3000 Монголын зах зээл дээр борлогддог ном бол өөрөө бол нэг бабар гоёлдог нэг шүү дээ. Нэг бол шашны ном, нэг бол англи хэл сурах ном, нэг бол хэрхэн баяжих тухай ном. Ийм 3 төрлийн номууд хамгийн их борлогддог гэж байгаа байхгүй Монголд бол. Тэгээд энэ ном яагаад чинь бас ч гэж би яг номоо гаргах гэм бабар годооч уулзчихсан байхгүй. Тэгэхээр мань хүмүүс очиж 500-аас илүү хөвлөд ирэхгүй. Энэ 3 төрлийн номууд зарагдана ч угаас явахгүй гэсэн. Тэгэл ямар азанч таарсан эсвэл нөгөө Монгол өөрөө залуусын орон гэдгээр залуу хүмүүс шин сорхог юм даа. Цангацсан лээсэн тахалцсан байсан ч юм уу тийм. Одоо ч гэсэн цангалттай л байгаа хэл та. Тэгэл ямарсан байсан. Зүгээр миний хувьд бол нэг учиргүй амар одуулаад ч юм уу, учиргүй их мөнгө хийгээд ч юм уу гэсэн нэг тийм бол байгаа. Миний зөв үндсэн зорилго бол ном нөөрөө надад амар таалагдсан. Энэ мессежийг илүү олон үзсэн. Бид нэр ингээд нэг зөвхөн тогоон дотор одоо ингээд нэг тухайн үжим бол урхаач гэж байгаагүй шүү дээ. Бараг л мадлажхуугаа яриад сууж ахихаа оронд арай өөр юм бас харж үзээсэй гэсэн тийм санаа бодол бол байсан. Тэгээд тэрийг бол би нэг учиргүйтэй ингээд нийгмийн соёнгийн эрүүлэн төлөвлөлт бол хийгээгүй л яг үндэ бол тэгэл номноос орж ирсэн хэдэн төргөн одоо тэгэл оюутны амьдралд бол өөрхөн эрэг болчихсон. Тэгээд тэгж юу бол их бүр их шахаж байсан. 2009 онд дараа нь хиний одоо манай чи бидний найз бас нэг найз санал тавиад тэгээд өөр нэг номер гарсан. Тэр 2008 оны нөгөө ерөнхийлөгчийн сонгуулиар Барак Обама Америкийн ерөнхийлөгчийн Монголын биш. Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиар Барак Обама ялаад тэгээд landslide victory гэжсэн шүү дээ тухайн үед ч юм бол. Тэгээд тэрийг тодорхой хэмжээнд бос хүмүүс Монголд хүргэе гэсэн. Тиймээс тэгээд надад бол чиглэл нь айгүй хот байсан. Одоо юу гэдэг технологийн ус төрийн рүү авчих. Тэгээд нэг хийж болсон юм яага болдгоо ингэж бодол орсон. Тэгээд 2009 онд бас мөхшгүй найдварын гал гээд англи дээр ямар нэртэй нэ Audacity of Hope. Тэгээд би тэр номын нэрээс уншиж байгаа юм байна. Өмнөх номын Dreams from my father. Тийм. Dreams from my father ч үлээ, Letters from my father ч үлээ нэг тийм нэр. Тэр номыг би нэг анх харчаад зүгээр л уншиж илсэн л да. Тэгэл Кenya аамаа гэж тэр чин 6 оны үед л уншиж ирсэн байна. Тэгээ Обама чин тэр үед чинь бол нэг амар тийм супер ус төрч болоогүй байсан, амар популярч болоогүй байсан. Тэгээд яг уншаад аваас сонирхолтой ном юм байна. Тэгээ байж та дараа нь ерөнхийлөгчийн сонголт үзчихээ гэсэн чинь за энэ нэр чи хаана харлаа гэж. Тэгээд яг Audacity of Hope-ын юуны тухайн ном байсан. Тэрийн нэрээс уншаагүй. Audacity of Hope нь болохоор илүү одоо юу гэдэг нөгөө political одоо өөрийнх нь идеологийн тухай гэх юм уу да. Энэ жоохон манифест илүү манифесто тал руугаа. Одоо Dreams from my father ч юм бол мань хүний одоо намтар маягийн юм байгаа шүү дээ. Илүү өөрийнх нь personal өнцгөөсөө бичсэн. Юу бол Audacity of Hope нь илүү өөрийнх нь идеологи талын ярьсан гэж надад туу санагдсан. Тэгээд илүү нэг одоо юу гэдэг ус төрийн нэтер юм илүү сайн мэддэг хүмүүс нэрийн тайлбар нь хэлэхгүй. Тэгээд тэрний дараа тэр ном бас гарсны дараа жилийн дараа 2010 онд Томас Фридманы дараагийн ном гарсан гэдэг. Нөгөө World is Flat-ийн дараагийнх нь Hot, Flat and Crowded гэж гарсан. Тэгээд тухайн үед болохоор юу Непко энэ номных нэрхийг авах гэж хөөцөлдсөн юм байна л да. Тэгсэн чинь нөгөө корчруулаад хэвлээд зарах эрхийг авах гээд тэнгүүд тэгээд нөгөө бодвол нөгөө паблишертай нь холбогдсон чинь паблишер нь өмнө бид нар энэ үнэтэй ажиллаж байсан. World is Flat. Тэгэхээр та нар ингээм хамтарч ажиллаж болохгүй юу гэж асуусан. Магар баавартай байсан шүү дээ ирсэн шүү дээ. Тэгээд нэг бааварлаад ах чи яах вэ? Тэгээд Непкогоос дуудаж уулзаад. Тэгэхээр окей гэд ерөөдөө хамтарч ажиллая гэд би өөрөө ерөөдөө орчуулгын команда бүртгүүлээ гэд. Я бас нөгөө өмнө хамтарч ажиллаж байсан залуучуудтайгаа нийлээд халуун хавтгай авчих юм л хэлээ. Тэр нь юуны тухай юм бэ? Тэр нь бол яг нөгөө World is Flat ч юм болохоор илүү нөгөө нэг
технологийн хөгжил гэдэг юм илүү яасан. Томас Фридманы өөрийнх нь онцлог болохоор манай хүн ерөөдөө болоо зүгээр л колумнист шүү дээ. Тэгэхээр ингээд амар тийм гүн ресерч нэтрээ тийм юм бол байхгүй. Уншихад айгүй ялбар. Одоо зүгээр л нэг тийм сони нийтлэл уншиж байгаа юм шиг. Тэг тийм амар scientific ч юм уу те юу та тийм ноцтой хүн юмрөөсөө байхгүй. Тийм уншихад ингээд хурдан ингээд явждаг тийм чиглэлээр бичдэг байхгүй. Тэгэхээр тэр нь яг өөрийнх нь одоо юу гэдэг стил имиж нь. Гэтэ нөгөө талаасаа юу гэхлээрээсээ юу гэхгүй бас. Тэр хэмжээгээр ном тэгээд бас нэг айгүй урд модонд ороо буцаад гараа авчиж явах шиг миний харснаар бодлоо. Юун дээр болохлээрээс манайхан болохоор дэлхийн бүрийнхээ биш шиг болохоор ингээд технологийн дэвшлүүд ингээд геополитик ер нь дэлхийн одоо ингээд тоглоомын харьцааг бол өөрчлөлт байна. Hot flatted crowd дээр болохлээрээс илүү тэрийг болохоор нэг сошиал талаас нь авч үзсэн. Хүн амын өсөлт айгүй өндөр байна дэлхийд ирэх те. 2040 он гэхэд бид чинь 14 бом боломж гэлгүй юу ч үлээ ингээл тиймэрхүү юмуд те. Буцаагаад нөгөө талаас нь болохлээрээс манай дэлхий тэр өсөлтийг дааж дийлэх гэдэг асуудал те. Ингээ юуны дэлхийн дулаар л юм бүх юм явагдаж байна те. Нөгөө талд нь нөгөө нэг flatness буюу нөгөө нэг хатгаалаад байгаа нөгөө технологийн дэвшилт юм болохлээрээс бүх юмыг интеграцлаад нөгөө тэр хуучин 15 тэрбум байсан 10 тэрбум боллоо. Тэрийг 10 тэрбум бүгдийг адилхан одоо Америкийн иргэн шиг болчиход байна гэдэг тийм. Тэр энэ үед бид нар яаж тэсжүүлдэг юм бэ? Яаж цаашаа явах юм бэ гэсэн ерөнхий утга санаа. Марс руу л нүүнэ шүү дээ. Тэнд одоо Elon Musk найдах юм даа. Би ярнас гайхал гэдэг. Яг энэ хэмжээнийхэн хэрэглээгээрээ дэлхийн нийт хүн ам хүн төрөлхтөн ингээд үсэх юм бол дэлхий бол дийлэхгүй. Хүн дэлхийн одоо юу гэдгийг үлдсэн 6.7 тэрбум хүн Америкийн 300 сая хүн шиг тэгж амьдармаар байна гэдэг юм бол дийлэхгүй шүү дээ. Гэхдээ одоо асуудал нь тэр биш үү? Шинэ хятад ч юм уу те 1 тэрбум хүн яг адилхан Америкчуудтай адилхан хүн болгон гэртээ air condition тавиад эхлэхээр яах вэ гэдэг асуудал те. Тэгэхээр нэг талаасаа болохлоорээс одоо юу гэдэг цахилгаан станцууд л мөнгө шүү дээ. Тэг. Заавал цахилгаан станцууд нь мөнгө юм уу яа асуудал нь одоо юу гэдэг миний харж байгаагаар болохлоорээс тэр нөгөө нэг finite resource гэдэг юм а бид нар яаж infinite руу оруулах вэ гэдэг асуудал байна гэж харж байна. Efficiency талаас юм уу? Efficiency талаас ч юм уу ерөн зүгээр resource өөрөх нь их усүр гэдэг юм а бид нар яаж шийдэж явах хэрэгтэй юм. Нөгөө нэг одоо юу гэдэг sustainability гэдэг ойлголт руу эргээд орох болов гэж боддог шүү дээ. Би бол одоо ихтэй яг энэ чиглэлтийн ч гэдэг юм юу бороо явах болох төрөөсөө нарийн юм бол тэр хэлж мэдэхгүй. Би өнөөдөр харин юу яжсэн? Ghost in the Shell гэдэг нэг кино үзсэн байхгүй. Тэр гарцсан байна уу те? Тийм, кино нь бол гарцсан. Чи анимег нь үзсэн үү? Анимег нь би дээр үед нэг зүгээр хальт харж ирсэн чинь нэлээд дээр үр шүү дээ. 95 оны анime шүү дээ. Тэгээ би анх 2000 хэдэн онд ч үлээ дээ тэрийг үзэл вау гэл амар гоё болол амар гоё мэдрэмж төрсөн л та анх үзэл амар гоё болсон хөвгөлтэй кино байна. Хөвгөлтэй кино шиг шүү дээ одоо аниме. Гэхдээ бол надад бол амар тийм алсын юм санагцсан байхгүй. Амар хол ирээдүйд болж байгаа юм шиг. Тэгэл яг тэр үед үзэл тэгэл мартцсан. Тэгээ өнөөдөр тэр киног нь үзээд хөвгөлтэй киноноос шал тэнэг болгоцсон байлээ. Надад плот мод нь бол амар таалагдаагүй. Хөвгөлтэй киноноос амар гой гой юмнуудын авангуудаа плотын өөрчлөлт аягүй тэнэг болгоцсон юм шиг л санагдсан л та. Гэтэ яг нөгөө тэнцэнэ болж байгаа үйл явдал нь ерхий плот нь хөгжил дэвшил эдэргэл ингээд ирээдүйд л үзүүлж байгаа шүү дээ. Бас нэг technological utopia л болж байгаа юм. Тэгээд харахад бол нэг хол санагдаагүй. Амар сайн. Тэгэл яг нөгөө тэнцэж нөгөө artificial intelligence хүний тархийг нүүлгэн шилжүүлэн суулгах киборгнууд гэл иймэрхүү юмнууд асуудлууд ингээл зүгээр өнгөцгөн хүндэл ингээ явж байгаа байхгүй. Тэр болгон бол ямар ч ирээдүйн юм шиг санагдаагүй. Яг бидний яг л өнөөдөр амьдарч байгаа орчин л байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Одоо гар утасны
За яг Apple эднэр ингээл хараад байлаа л дээ. Гар усны технологи ингээд гарч ирээд Apple-ийн технологийн яг хөгжлийг ингээ харах юм бол ирээдүгөө wearable технологи дээр технологи дээр өөртөө харж байгаа юм бол гэж бодоод байгаа байхгүй. Apple Watch ингээд гарчлаа. Тэр AirPod гэдэг нөгөө юугаар залхуургүй чихвч ингээд гарчлаа. Тэгээд цаашдаа бол augmented reality гэдэг тийм нүдний шилдэр тиймэрхүү юм дээр ажиллаж байгаа гэсэн rumor байгаа л да. Google Glass-ийн нь бол энийг үжээ хийгээд үзсэн шүү дээ. Яг commercial success байжулж чадаагүй л да. Гэтэ дараагийн iPhone бол augmented reality дээр айгүй их тулгуурсан юм байна гэж бодож байгаа байхгүй. Яагаад virtual reality биш вэ гэдэг л тийм л асуулт байгаа. Augmented reality гэдэг нь одоо бидний байгаа өөртөө нүдэрээ харж үзэж байгаа энэ бодит байдал дээр чинь дээрээс нь нэмээд зүгээр компьютер юмнад оруулаад ирж байгаа. Дараагийн Apple iPhone бол дэлгэцээ харлаа. Одоо iPhone 8 гэж хэлээд байгаа тийм 10 year anniversary-ийн iPhone дээр зүгээр дэлгэцээ ингээд гаргалаа. Камер нь ашиглагдаад камераараа харж байгаа юм а дэлгэцэн дээр буулгана. Тэгэн гутаа хаашаа харуулснаасаа хамаарад юу харж байгаагаас хамаарад тэрнийхэн талаарх тэр одоо бүтээгдэхүүнийхэн талаарх мэдээлэлүүд ингээ гаргаад үзэн. Google-ийнх нь бол нэг хийж үзээд ерөөс амжилт болоогүй. Apple-ийнх нь амжилт болох байх гэж хүмүүс хараалаа л дээ. Энэний дараачих нь үе шат нь бол Apple-ийн хувьд бол wearable нүдэндээ зүүдэг ч юм уу, нүдэндээ хийдэг ч юм уу. Иймэрхүү юмнад байгаа байхгүй. Тэгээд хүн төрлөختний хүн одоохондоо бол enhancement гэж хараад байгаа тийм. Хүний дутагдлуудыг нөхөх буюу хөгжлийн бэрхшээлтэй хөлгүй гаргүй хүмүүс төр бол prosthetic robot хөлмөлн гэж гаргаад байгаа байхгүй. MIT-ийн нэг профессор байдаг чи мэдхүүгүй. Би нэрийг марчиж ямар ч байсан нөгөө 80-д онд хадан давирдаг юм rock climbing хийдэг тийм нөхөр байгаа байхгүй. Тэгээ нөгөө rock climbing хийж байгаа хадныхан дээр гараад гівд хүүтэн салхи орж ирэл шуургуулал цас ороод бэлгэлдэггүй явцсан. Тэгээд осгоод амьд гарсан гэхдээ хоёр хүлээ тайруулсан. Гэхдээ тэгэл яг тэр хоббигаа үргэлжлүүлэл бүр хөнгөн болчих واخхой. Хоёр хил нь өвдгнээсээ доошоо байхгүй болоод ирэнгот чинь ингээл дахиад нэг 5-10 хил хасцсан байгаа. Тэгээ простатиктэй авирж ирсэн. Гівд простатик дээр анхаарлаа хандуулж эхлээл тэрийг ингээл хөгжүүлсээр явуулсаар байгаа л өнөөдөр бол простатикийн хөлгүй хүүхэн зүүгээд тэр нөгөө простатик нь өөрөө чип мэптэй компьютертэй робот зүгээр л keyboard болгочих байгаа байхгүй. Бүжгэлж болж байгаа байхгүй. Тэр простатиктэй. Яг хүний natural ингээд хөдөлгөөнд нь ингээд тааруулдаг тийм простатик байхгүй. Тэгэхээр өнөөдрийн төвшөнд байгаа нь бол дутагдлуудыг нөхөж өгж байгаа тийм юм байгаа. Дараагийнхан үе шат нь бол байгаа хүнийг бүр илүү болгож өгөх юм байгаа байхгүй. Гэдэг чинь хараанаасаа эхэлнэ, сонсголоосоо эхэлнэ. Тэгээд гар мар гэл гар одоо заавалчгүй гараа тайруулах биш. Гарнаа зүгээр бэлээ өмсөд Caterpillar-ийн team технологи дээр ажиллаж байгаа гэсэн team бэлэн дээр бэлээ өмслөө юм барихад бол хамаагүй илүү хүчтэй зуурдаг. Хүнд юм өргөхөд бол шууныхаа одоо юуг нь атгалтын ингээд улам нэмэгдүүлж өгдөг team бэлээ ч юм уу те. Aliens гэдэг кинон дээр гардаг штэ. Нэг том роботын дотор суучаал хүнд юм өргөөл ингээд юм грүшки ажил хийж байгаа. Тим юм лөө ингээд хөдөлж байгаа нь бол угаасаа амар ойлгомжтой байгаа юм байна. Тэгээд тим ирээдүй бол бидний хувьд бол амар ойрхон байгаа. Crazy. Тэгээд бүрэн 4 мөчн ажиллагаагүй болсон байгаа хүмүүс хүзүүнээсээ доошоо мэдрэхээ байцсан байгаа хүмүүсүүдийн тэрэн дээр одоо ажиллаж байгаа робот юмнууд байгаа байхгүй. Тархиныхаа сигналуудыг ашиглаад биеинд нь залгадаг байгаа роботуудыг юу яаж байгаа байхгүй. Өдөртөж болж байгаа байхгүй. Тархиныхаа сигналуудаараа гэдэг чинь зүгээр л биеийн ажиллагааг болчих юм бол толгойг нь роботон дээр суулгаад keyboard биетэй болж байгаа байхгүй. Энэ яг нэг Ghost in the Shell дээр гардаг шиг human enhancement гэдэг юм дээр бол бид угаасаа ингээл хийгээл эхэлсэн байгаа байхгүй. Зүгээр яг team амир team ирээдүй орчин нь бол яг team ирээдүй биш ч гэсэн болоод байгаа юм нь бол team болсон байгаа. Тийшээ явж л байгаа гэж байна. Гоё гаж. Гоё ч мэдгүй одоо. Гоё ч юм уу. Тэгээд нөгөө асуудал нь болохоор 2017 онд бас ингэж яриад илээ л дээ. Эрдэмтэд Оросын нэг юу байгаа.
Нөгөө толгойн залгана гэдэг байгаа. Тий, толгойг head transplant анхныхаа тийм юг 17 онд амжуул 17 оны 11 сард энэ 12 сард хийхээр төлөвлөсөн байгаа. Гэтэ амжихгүй бол тэгэл хойшлуулах л байгаа л да. Тим волонтертэй болцсон байгаа. Тэгээд ирэхлээр хүний тархийг одоо хүн гэдэг, сүнс гэдэг, soul гэдэг юм чинь одоо юу болох юм бэ гэдэг асуулт бол бидний амьд байх хугацаанд шийдэгдэх юм байгаа. Хүмүүс eternal болох уугүй юу гэдэг мөнхийн асуулт гарч ирэх гэдэг. Магадгүй одоо юу гэдэг тарих өөрөө өгчдөг хэсэг сонирн байгаа. Тийм. Тархин дээр байгаа бүх мэдээллүүдийг компьютер дээр суулгахад тэр хүн тэр компьютер дотор амьдарч ийн үгүй эсвэл зөвхөн меморинууд нь санамжууд нь ингээд амьдарч ийн үгүй гэдэг тиймэрхүү сонь асуултуудын хариултыг олох юм шиг болоод байгаа байхгүй. Би энэ өгчлээ нөгөө хүн ингээд меморинууд нь байж хаад амьдрах уугүй гэдэг. Нөгөө нэг баха ethical dilemma руу ороод явах. Эгийг л үзгэл хэрэгтэй шүү дээ. Тэгээ яг нөгөө бид нар чинь кинонод дээр л хардаг лсэн юмнууд чинь одоо л ингээл бий болоод байгаа. Нэг нэгээр хүн болгоно яг тэр болго ингээл анзаардаггүй ээж болно. Гэхдээ гар утс бол харьцангуй хямдхан болчлаа смартфоноо дэлхийд аяар хүмүүс хэрэгэлдэг болчлаа. Дараагийнхан степ нь augmented reality руу шилжээд орно. Keyboard-ыг биелүүлээд эхэлчихэж байна. Тэ. Ирээдүйн бол миний хувьд бол амар эвгүй аягүй сонирм. Гэхдээ маш сонирхолтой юм шиг л харагдаж байна. Тэр үед нь ламид байж явах хэрэгтэй байна л да. Битгүй би бол зүгээр хитрхий гэж агсан төвшөнд яваадахаар одоо юу гэдэг хитрхий тэгж нөгөө хөгжөөд ахаар заримдаа бас дэмэж юм шиг санагдаад байдаг шин. Буцаа зүгээр нэг ингийн примитив амьдрал руугаа зүгээр нэг хоолоо олж идэл одоо өмсөх хувцастай ч гэдэг юм те амьдрахын төлөө survive хийгээл явдаг ч гэдэг. Нэг солиор ороод ирэхэд болно шүү дээ. Нэг солиор ороод ирэхэд болно шүү дээ. Тийм нь бол те. Тэг яг зүгээр ер нь бол одоо юу гэдэг тийм төвшөндөө буцаагаад одоо бид нар хитрхи хурдан явдаг юм шиг санагдаад байна. Чигээ мэдгүйгээр те. Яваад үзье. Харанхууд л тэмтэрч үзэж байгаа шүү дээ. Тий. Хитрхи хурдан яваад юм шиг. Зүгээр. Би нэг одоо юу гэдэг security чи өөрөө буцаад өмнө яг консерватив болгодог байхгүй юу? Тэгээд шин юм болгоноос ингээд рискийг илүү хардаг. Тэгэхээр одоо юу гэдэг одоо шинэ Apple-ийн шинэ USB-C гэдэг залгуур бол риск нь өөрөө trip over хийх магадлалыг өндөр болгож байгаа. Уч нөгөө магнетик ч юм байхдаа бол өдөрч подкаст харчдаг байсан шүү дээ. Одоо бол энийг бол нэг бол хуглан нэг бол бүдэрнэ гэдэг сонголттой болгож байгаа байхгүй. Тэгээ юунууд байсан шүү дээ. Юу гэдэг вэ? Нөгөө соронцтой адаптер байлээ л дээ тий. Тэгээ яг зүгээр надад бол тгий санагдтыг. Хөгжилт хөвчл болгон өөрөө товчргүй сайн сайхан юм руу хөтэлдэг хэсэгтэр бол би иргэлцдэг. 80-аад оны манай авч юмч хүн байхгүй. 80-аад оны үед юу яасан юм шиг. Зүгээр аав ярьдаг нэг тийм анекдот маяг юм баггүй. 80-аад оны үед нэг ямар юмч гарсан юм дээ нэг юм гарсан гэсэн. Тэгээд нөгөөх нь стаа хүнийг тамиртынхаа оруулдаг яадаг ч гэлээ баг ижтэл мөнхийн аршин шиг юм байсан юм шиг байгаа. Тэгээд олон устайг алдаршаад нэтрээгээл амар үнэтэй тэгэл айгүйх яаж байгаа. Манай эрүүл мэндийн яам дээр яснаа. Уг нэг үнэтэй болохоор цөөх идийг авсан юм байл л да. Цөөх идийг авангуудаа тухайн үед сайд нарын 2 гэж байсан шүү дээ. Тий. 2 дугаар 13 дэд. Тий. Сайд нарын 2 дээр тэрийг хэрэгсэн гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө нэг элит давхраг сайд нар нь л 2 дугаар гэж үйлчлүүлдэг байсан болол тэр хүмүүст л зориулж тэр имийг ашигладаг байсан байхгүй. Тэгээд нөгөө юм нь явж яснаа хэдэн жилийн дараа ч юм уу яасан чи дөөхөн баахан судлагдж ярьж яснаа хорт авдар үсгдэг болоод тавьсан. Тэгээд болохоор тэрийг яваад байгаа байхгүй. Бидний хоцрогдлын давуу тал байж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл бусад улсууд те төрүүлж очиад хорт төрүүлж очиад бүгдээрээ ингээд таргаа хийцэн байхад те манад бол хэдэн сайд дарга нар дээр л туршсан юм байна. Тийм ямар юм бэ? Мэдгүй яг хэр бодиттой хэсэг юмнуудыг би мэдгүй. Манай аав ярьдаг байсан нэг тийм анекдот л байгаа. Тэгэхээр зүгээр яг тэрэн шиг одоо түрүүний ярьжсэн тэр нэг Монгол өөрөө дижиталчлж амжаагүй байгаа гэдэг нь ч гэсэн бас тодорхой хэмжээнд аваад. Яг бидэрт бол usability талаасаа те айгүй их асуудалтай юм байдаг л.
Тэ. Одоо зүгээр л машиныхаа татварыг заавал яг очиж төлөх хэрэгтэй юм ч гэдэг юм те. Тий. Иргэний захин үнэлэх гэчихэд тэрийг яагаад заавал канонд натратаар бодлох хэрэгтэй юм ч гэдэг юм те. Ингээд ийм нөгөө бюрокраси байгаад байгаа байхгүй. Ингээд хүнд хэрэглэхэд нөгөө usability талаас төвөгтэй. Гэтэл магадгүй тэр нь биднийг бас арай илүү том эрсдлээс хамгаалдаг жижиг сайтгч юм тийм фактор болдог байх юм уу? Хоёр талтай юм дээ. Тийм юм болгон бол одоо тийм перфект байна гэж байхгүй шүү дээ. Айл талтай л. Энэ судлаач нь одоо энэ судалгаа хийж байгаа, туршилт хийж байгаа улсуудын бас нэг юу байгаа шүү дээ. Хүний эрхтнийг амьтан дотор ургуулад буцаагаад хүнд нь шилжүүлэн суулгах. Тим туршилтууд хийгдээд эхэлсэн судалгаанууд хийгдээд явцсан байгаа. Гэтэ нөгөө талаас бол нөгөө этикийн хуулиудтай ингээд зөрчилдөг ч юм уу. Амар юм саадал газраа шугам мэддэггүй юм саадал газраар яваад байгаа байхгүй. Жишээлбэл 30 жилийн дараа ихэд юу гэдэг миний ийлэгч юм уу шиг модод ирэхэд бол би мөнгөө төлөөд мөнгөтэй болол мөнгөө төлөөд би дахиж амьдрмаар штэ. Уушгины хорт автартай ч юм уу илэгний хорт автартай болсон байхад би яагаад мөнгөний төлөөд амтан дотор яг миний илэгтэй адилхан илэг ургуулад тэр илгийг өөртөө суулгаж шилжүүлэн суулгаж болохгүй гэж. Дахиж үргэлжлүүлж амьдрмаар штэ. Эдгээр тэгээ буцаага философитой холбогдоо явж байгаа хэрэг мань бол ч илж мэдэх юм аа. Энэ дэлхийн 2 дугаар дайны үеийн юуны нацист Германы эмчнэр амар туршилтууд хийсэн юм шиг байна. Еврейчүүд дээр ер нь бол хүмүүс тэр тэгээд этикийн хуулиар бол тэр мэдээллүүд нь бүгдээр бол хадгалагдаад үлдсэн. Тэрийг зүгээр ашиглахыг л зориулсан байгаа байхгүй. Яагаад ашиглаж болохгүй гэж тийм юм. За мэдгүй. Студгэр юм. Мэдгүй сэдвэр бол бураад яах вэ? Бацаад интернет руу орох юм гэж. Тэг ядаж арай мэддэг юм руу л гэж. Мэддэг ч юм уу зах зохиос нь гадралдаг юм аа гэсэн дэр. Тийм. Японд Нагоягийн их сургууль гээд яагаад тэрийг сонгож ирлээ? Сонгож монгос юм байхгүй. Манай ихнэр тэнд сурч байгаа. Тэгэл дараа явж байгаа. Чи ер нь өөрөө амьд сонголт хийдэг хүн мөн үү? Ер нь үгүй тэгэл. Орсглаар явж байгаа. Оо ээж авир сонирхолтой бигээл ингэ яваад байгаа. Гэтэ яг нөгөө мэрэгжлийн одоо улам гүнзгийрлээд сурах талаас нь тэр сонголт болно. Одоо сурах гэдэг ч юм уу те. Тийшээ явъя гэдэг ч юм уу сонголт нь болно. Гэхдээ зүгээр одоо юу гэдэг хаана очиод юу хийх вэ гэдэг тэр юм одоо. Яг security талаас л те. Cyber security энд юу гэдэг information technology security талаас гэж байна. Үгүй яг information security гэдэг чинь өөр айгуу том асуудал шүү дээ. Цаасан дээр бичсэн байгаа мэдээлэл алдагдахтан ч гэсэн information security шүү дээ. Энэ дундаа болохоор арай нарийсаад явахаар cyber security болж байгаа байхгүй. Тэр нь юу гэхлээрээс нөгөө нэг кибер буюу дижитал технологи ашиглаад мэдээллийг мэдээллийн аюулгүй байдалд халдах гэдэг асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо зүгээр яг энэ дээр бол олон янзын аргумент байдаг. Минийхаар болвол одоо би одоо нэг амар том профессорч биш гэхдээ ер нь зүгээр миний харж байгаагаар болохоор өсөө information security-гийн нэг subset нь өөрөө cyber security болоод явах юм болов гэж хараад байдаг байхгүй. Тэгээд магадгүй information security нь өөрөө дахиад одоо нөгөө corporate security ч юм уу те илүү том юм руугаа corporate security дахиад цаашаа national security ч гэдэг ингээл малгай нь ингээл томроо яваад байт юм шиг хараад байгаа шүү дээ. Тэгэхээр би бол одоо жишээ нь юу гэдэг cyber security гэдэг жижиг элементийг нь зах зугаас нь гадарлана. Тэгэхээр ингээд энэ сабжектууд чинь ингээд илүү томроод яваад байх хэрэгээс илүү том асуудал гарч ирнэ. Тэгэхээр яг зөвхөн миний зөвхөн одоо мэрэгчлэх юм бол юун дээр яг Carnegie Mellon хийсэн мастерууд бол одоо information security гэдэг. Гэхдээ тэр дундаа бол ерөнхийдөө information security мөртлөө бид нар дунд яг тэр дунд ч одоо нэг insider threat нэтрэгэл олон юм ярьдаг байсан л та. Гэтэ ихэнх юм маань бол илүү cyber security-г өөрөө фокуслсан. Яг тэгэхээр буцаагаад одоо
information security cyber security нөр information security-ийн subset юм бол бараг 90%-ийг нь бол coverлчихж байгаа байхгүй үндсэндээ бол. Тэ? Тэгэхээр тэн дээрээсээ илүү юу гэдэг яагаад харах юм бол зүгээр яг миний бол одоо нагуу хийх гээд байгаа докторхос сэдвийг бол сонгоогүй байгаа одоо очиж байгаа учраас болно гэж бодож байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол чиглэл нь бол бас cyber security тодорхойлох. Сатоши Накамото яа. Тэр нөгөө биткойн гэдэг нэг хальт урдаад өнгөрсөн дараа нэрийгээ тэгжсэн. Блокчейн юу вэ? Блокчейн гэдэг нэг тийм концепт жагаад ах юм шиг юм тий. Би одоо хүртэл тэрийг ерөөсөө ойлгохгүй. TED Talk хийж үзлээ. 2-3 цаг за нийтээ бараг 6 цагийн нэг интервьюч сонслоо. Биткойныг яриад байгаа гэхдээ яг нөгөө core technology буюу амар нэвтрүүлсэн гэдэг revolutionary юм нь болохоор blockchain technology гэдэг. Ерөөсөө ойлгоод. Чи нэг тайлбарлах боломж байна. Чи мэдэж байна юу ер нь? Яг ерөнхий концепт бол байна. Би бас нарийн юм бо судалж үзээгүй. За концепт ингээд харин энгийн хүн ойлгох хэмжээнд би одоо юу гэдэг энгийн хүн ойлгох гэр хэмжээнд ч гэдэг юм. Ер нь зүгээр чамааг ойлгох гэр хэмжээнд ч гэсэн би нэг тайлбарч чадна гэж бол бодохгүй. Наад зүгээр нэг юм төсөөлөл байгаад байгаа юм. За тэр төсөөллөө ярьдээ. Би ойлгох нь distributed ledger. Чи өөрөө санхүүгийн юм бол ledger гэдэг юм мэдэн шүү дээ. Тийм. Ерөөсөл одоо statement дээрх нэг мөрийг ledger гэж нэрлэдэг байгаа шүү дээ баг л. Тэгэхээр distributed ledger буюу тэр нөгөө нэг мөр чинь тэнд орж байгаа distributed node болгон дээр яг адилхан бичигдэж явж байгаа бол явж байгаа тэгж явахыг л юм хэд нь болохоор блокчейн гэдэг. Ард нь бол математикийн аягүй том юм явж байгаа л та. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээрээс нөгөө нэг уламжлалт банкны транзакшн юу энэ гэсэн аягүй олон концептуудыг шал өөр болгоо ячиж байгаа байхгүй. Хамаагүй secure decentralized болгодог гэдэг. Decentralized. Нэг байгууллага дээрээс нь юу байхгүй гэж байгаа шүү дээ. Контролдод удирдаад зохицуулах тийм юу гэж байгаа тийм. Тэгэхээр ямар нэгэн centralized юм байхгүй юу байхгүй болгож байгаа. Хэрэглэгчдийн тоон ихсэх тусмаа улам secure болдог шиг. 3 сая хүн одоо жишээ төгрөг Монгол төгрөгийг магадгүй одоо блокчейнд оруулчих болно шүү дээ. Блокчейн заавал биткойн байх албагүй шүү дээ. Ер нь бол блокчейн гэдэг технологи саяхан одоо 2-7 хоног өмнө чинь IBM өөрсдөө блокчейн as a service гэдэг cloud service гаргаад ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй зүр би ингээд амар powerful хүн байлаа гэж боддог Монголтай жишээ нь. Тэгээд надад бүх их мэдлэн байх юм бол би Монгол төгрөгийг магадгүй блокчейн рүү өргүүлж мэдгүй л зүгээр эргээгээд нөгөө сошиал те элдэн янз импактнууд мэдхгүй гэхдээ надад бол тэгж харуул бас айгүй гоё юм санагдтыг. Тэртээ бид нар блокчейний одоо технологиг дахиж reinvent хийгээд байгаа шаардлага байхгүй. Нэг нь тодорхой хэмжээнд proven болсон технологи. Тэгэхээр Монгол төгрөгийг зүгээр л одоо юу гэдэг блокчейнд оруулаад хин отхон бүрүү өнөөдөр дэлгүүрээс нэг талх авлаа. За 1500 төгрөг ч юм уу шууд одоо төссөн гэдэг тэр транзакшн өөрөө 3 сая хүн бол мэдэх боломжтой. Гэхдээ тэр нь мэдээж хэрэг отхон бүрүү гэдэг нь бол харагдахгүй. Тоо өсөх юм уу явж явах хайш. Нөгөө талаас нь юу авсан бол мэдээж хэрэг харагдав. А Б гэдэг хоёр хүн хоёр этгээдийн хооронд гүйлгээ хийгдсэн. Тэр 500 төгрөгийн одоо гүйлгээ хийгдлээ. Тэр нь 3 сая. Тэнгүүд одоо шинэ миний одоо төрөвчөнд хэд байгаа нь харагдчихэв. Чиний дөрөвчөнд хэд байгаа юм болгонд харагдаж байна гэдэг тийм. Бид өөрийн юу нийлбэр дүнгээрээ одоо юу гэдэг 3 сая хүнд одоо зориулаад магадгүй 10 тэрбум төгрөг ч юм уу блокчейн дээр гаргацсан байна гэж бодоход тэр 10 тэрбум бол ихсэхгүй багасахгүй нэгнээс нөгөө рүү урсаас шилжээл байна. Биткойн чи яг тийм л концепт зэрэг байна. 20 сая биткойн чи 24 сая нийтдээ майн хийгдэж болно гэсэн биткойны лог тийм баг. Тэгээд задлаад нэг биткойныг ингээд задлаж болж байгаа буюу digital currency тэр currency-гийн төв банк үйлдвэрлэдэг. Тэр currency-гийн тэр одоо мөнгө нэмлэгтийн хэрэглэгчд нь өөрсдөө сервис үзүүлэх буюу баталгаажуулахын үйлчилгээ үзүүлснээрээ өөртөө олдог гэдэг ингээл нэг сони юм бол явж байгаа юм. Тэгээ би орж үзсэн л дээ.
Би яадаг юм бэ гэдгсэн чинь за энэ аппликейшнийг даунлоод хийгээд гинэ. Даунлоод хийгээл. За энэ аппликейшн яаж байгаа гэсэн чинь чиний компьютерийн юуг ашиглаад процессор эднэрийг чинь ашиглаад интернетийн сүлжээ эднэрийг чинь ашиглаад юу яаж байгаа. Бусад хүмүүсүүдийн энэ гүйлгээнүүдийг баталгаажуулж өгч байгаа гинэ. За ингэснийхэн төлөө би яах юм гэхэлэр тодорхой хэмжээний биткойн олборлогдоод чиний дансанд орж байгаа гэж байгаа байхгүй. За тэгээд тэр би биткойнээ яах юм гэхэлэр тэр биткойноо чи буцаагаад мөнгө болгож болно гэж л яриад байгаа. Digital exchange. Тийм, digital exchange. Сонир юм байгаа. Би ярнаас нэг учрын нэг бүрэн ойлгоогүй, олоогүй. Энэ дундаас нэг биткойн сайн мэддэг хүнийг олж ирж ярих хэрэгтэй байна тийм. Одоо энэ нөгөө хөрөнгө оруулагч үндэстнийхэн чинь тэрүүгээр ерөнхийдөө нэлээд нэгдэг хүмүүс байлгадаг шүү. Биткойноор уу? Тийм нөгөө миний ойлгосноор би буруу зүгийг мэдэхгүй байна. Яг бодиттой хэсэг нь болоо зүгээр. Миний ойлгосноор ч юм уу нөгөө хөрөнгө оруулагч үндэстэн чинь ингээд нэг capital raise хийгээд байгаа шүү дээ. Одоо ингээд гадаадаас одоо юу гэдэг capital хийж байгаа инвест хийж байгаа хүмүүстэй болохоор өсөө биткойн сандал болгож ойлгосон шүү дээ. Тэгээд тэн дээр өөрөөсөө ямар нэгэн байдлаар хийж идэг ч юм яадаг чи тийм юм дууж магадгүй. Яг тэр биткойн ч өөр амар volatile байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэднийхэнтэй чи ярих бол бас тэднэрээр өснө тайлбарлах хэрэгтэй юм байна. Би бол одоо юу гэдэг хүний уран биткойныг нээж ч үзээгүй байгаа ч гоо. Тэрээс чамд бол амар гоё юм болоод ярьж өгч чадахгүй. Амар чиний ойлголт мэдж байгаа баг төвшний ямиг дахиад буцаахад ярьж байгаа. Зүгээр яг ард нь явж байгаа encryption технологи нь бол бидний нөгөө мэддэг одоо бивэн дээр ерөнхийдөө бол стандарт болсон шахуу encryption algorithm дээр юмуд л ашиглаж байгаа. За. За яриага өндөрлөх үү? За тэгээд арай болгочих шиг бол. Асуудалгүй. Жохоо орой л болж л явах шиг байна л да. За маш их баярлалаа. За баярлалаа. Сургалтын өндөр амжилт хүсье. Сургалтын өндөр амжилт. Тийм, сургалтын. За баярлалаа.